Цоврал дүрслэл буюу англиар sequential art. Энэхүү хичээл дээр цоврал дүрслэл дээр нэмээд киноны зохиол бичих аргаар ажиллагааг товч заах болно. Цоврал зураг нь аливаа нэгэн зохиол өрнөлийг үзүүлэх зорилготой байдаг. А, Б гэсэн хоёр холбоос зураг байхад бид нэр дондооронд болсон явдлыг толгойдоо дүрсэлж харж байдаг. Эрт дээр үеэс хадны сүг зурагнаас эхлээд орчин үеийн кино урлаг хүртэл цоврал зургийн хөгжилтөн тодорхой явагдаж иржээ. Хүн нэгдлийн үед хадны сүг зургнуудаар аливаа түүх зохиолыг өгүүлдэг байсан хүн өөрөө аливаа болсон явдлыг хүүрнэн нэг нэгэндээ мэдээлэл, ёс зүй, утга учир, хүмүүжил болгодог сэтгэлгээтэй байсаар ирсэн гэдгийг алсуур харуулж байгаа юм. Ямар ч зүйлийг дүрсэлж зурхад цаг хөдөлмөр маш их ордог. Тийм болохоор аль ч үед бүтээлчд чадах чинээгээр өгүүлэх гэсэн зүйлийн нэг зурагт багтааж гаргахыг оролддог байжээ. Технологи хөгжихийн ирээр зурган бүтээл гаргах чанар хурд хоёр нэмэгцээр иржээ. 19-р зуунд фото зураг гарч ирээд кино дүрслэл гарснаар зургийг маш олон таваар гаргаж чадах боломж асар өндөр түвшинд хөгжиж ирсэн. Энэ нь хамгийн сүүлдээ хөдөлгөөн зурагнууд буюу кино урлагууд болон өнөө үед ирсэн байна. Цоврал дүрслийн төрлүүдээс дурдвал ханын зурагнууд. За энэ ингээ харах юм бол эхэнд нь Bonampak гээд Христийн тооллоос хойш 800-аад оны үе Майя соёлынх. Түүний хажуу талд Sixtine сүмийн тааз. Тэгээд түүний доор Помпей хотын ханны зургууд байна. За үүн дээрээс юг харж болох юм бэ гэхээр миний түрүүчэнд дурдчихснаар аль ч цаг үед дүрслэх гэсэн зүйлсээ чадах чинээгээрээ тухайн талбайг ашиглан уран баялгаар гаргахыг хүсэж зорж хөдөлмөрлөдөг байсан гэж. За тэг ингээ харах юм бол одоо жишээ нь хамгийн алдартай бидний мэдхийн Sixtine сүмийн тааз дээр одоо Адам Ева хоёр болон Бурхан хорвоо дэлхийг яаж бүтээсэн Библиэлд гардаг үйл явдлуудыг үүрнэсэн байдаг тийм ээ. За түүний доор Помпей хот хэрвээ энэ хэсгийг зураг харах юм бол энэ чинь Помпей хотын Ромчуудын амьдрал ямар үснийг харуулж болж байна. За энэ хамгийн ихэнд үсэн Bonampak буюу Майя соёлын энэ ханын зурган дээр би юу дүрсэж үзүүлснийг бол сайн мэдгүй. Гэхдээ миний харж байгаагаар бол ордны ёс заншил, шашин шүтлэгийн зан үйлийг харуулсан болов уу гэж би бодож байна. За тэгээд түүний дараа уран хатгамал. За уран хатгамал гэдэг нь ойлгомжтой. Аливаа нэгэн даав эсвэл хевсэн дээр аливаа нэгэн зүйлийг дүрсийг орлж, ойж хатгаж хийлж байгаа. За энэ дараах юм бол миний дурдмаар байгаа жишээнүүд юу вэ гэвэл эхэнд нь Apocalypse Tapestry гэдэг Францд байгаа. Энэ бол дэлхийн бүр хамгийн урт цоврал гэж яригддаг юм билээ. Эхэндээ 140 м байж байгаа алдагдал янз бүрийн зүйлсээс болоод одоогоор 100 м орчим үлдсэн байгаа гэдэг. За түүний доор энд Raphael Cartoons гэдэг нь байгаа. За энийг Raphael-ыг өөрөө хийсэн үг би мэдэхгүй. Гэхдээ энэ бас Sixtine сүмд хариалагддаг хатгамалууд бий. За түүний доор тэгээд Hunt of the Unicorn буюу ганц эвэртийг агнсан гэдэг. Гэх мэт хатгамалуудаар цоврал дүрслэлийг илэрхийлдэг байжээ. За түүний дараа мэдээж цоврал дүрслэлүүд бол номнууд бол заавал орно. Энд чинь яг би хүүхдийн номнуудаар жишээ авч хэлээд ойрхон байх болов гэж бодсон бидэнд. За энэ чинь Cat in the Hat, Dr. Seuss гэдэг. Dr. Seuss-ийн зохиолууд бол Америк хавьд бол хамгийн их алдартай байдаг. За энэ хүний зохиол ирсэн зөндөө кино байна тийм үү. Cat in the Hat, Horton Hears Who, How Grinch Stole the Christmas гэх мэт. За түүний дараа Many Adventures of Winnie the Pooh гэдэг. Одоо Disney-ийн Winnie Pooh-ийн зохиолоор ирсэн ном байна. Тэгээд Where the Wild Things Are гэдэг бас нэг хүүхдийн ном. Энэ болгон бүгдээр киноцай гэдгийг бид нар мэднэ. За түүний дараагийн тоо жишээ гэвэл комикс номнууд. За энийг би 9-р хичээл дээр хамгийн сайн тайлбарласан байгаа. Тийм болохоор комиксын тухай илүү мэдхийг хүсэж байгаа бол 9-р хичээлийг үзэх хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлд нь кино урлаг руу төхөөд ирэхээр storyboard гэж нэрлэгддэг зүйлс гарч ирж байна. За энд Аладдин болон Шидэд дэглүү 92 оных Bridge 2010 оны телевизэн зурвал тэг Gladiator 2000 гэдэг. За тэг Gladiator 2000 дээр харах юм бол бид нар Maximus-ийн ардаас бар сулал тавьдаг хэсгийг энэ дээр зурд дүрс үзүүлсэн байна. Ялангуяа Аладдин Gladiator 2-ыг бид нар маш сайн үзсэн кино гэж би бодож байгаа учраас энэ жишээнүүдийг интернетээс би олж авсан. За тэгээд олон зургийн хооронд нь хурдан цувралдуулаад хөдлөхлөөр хөдөлгөөн үүсдэг гэдгийг маш бодитоор харуулсан хөөрхөн багж гэдэг юм бэ гэвэл Zoetrope гэдэг. Энэ яадгийн гэхээр аль нэг сэтэрхийгээр нь хараад тэгээд энэ дам шиг зүйлийг хурдан эргүүлэхлээр энэ дотор байгаа дүрснүүдийн хөдөлгөөн зурж харагдаад яг давтагдсан үргэлжлэсэн хөдөлгөөн болж харагддагаараа тун сонирхолтой байдаг. За тэгээд би 3 жишээ харуулсан байна. За эхний Zoetrope бол хамгийн түгээмэл байдаг уламжлалт зургийн хэлбэрийнх. За дараагийн Zoetrope бол ижилхэн хэрнээ. Энэ дотор зургийн оронд олон баримлууд байгаа. Хэрвээ шуунуудыг харах юм бол эдгээр зураг биш, энэ бол баримл. Тийм болохоор улан гой бодиттой харагдана. Тэгвэл мөн эсрэгээрээ заавал ийм байх албагүй. Мөн энэ Белушигийн хийсэн Zoetrope-ыг харах юм бол энэ олон жижигхэн хөдөлгөөнүүдийг бүгдийн тус нэг баримлаар шууны ижлийгээд гэхдээ гадна талаар нь байрлуулад эргэлдүүлснээрээ тун сонирхолтой зохиомжтой Zoetrope болж чаджээ. За түүний дараа киноны хөдөлгөөний кадрууд буюу film motion frames гэдэг байгаа. За би хэлсэн технологи хөгжихийн хэрээр бид нар илүү хурдан хугацаанд өндөр чанартай дүрслэлүүдийг гаргах боломжууд улам нэгцээр ирсэн.
За тэгэхээр Zootrope-оос санаа авсан байж магадгүй, эсвэл Zootrope нь киноноос санаа авсан байж магадгүй. За аль нь ч байлаа гэсэн энэний санаа нь бол нэгэн ижилхэн олон цуврал зургнуудыг хурдан өндөр хурдаар цувруулан харуулах юм бол хөдөлгөөн үүсч харагдана гэж. За одоо энэ чинь ингээд харуул 1920-од он магадгүй тэрнээс өмнө хийсэн ч юм уу асар өндөр хурдтай хурдан дарсан фото зургууд байна. За эднэрийн хооронд холбоод харах юм бол кино кадр дүрслэл болж харагдана. Тэгэхээр гих мэт ингээд маш их судалгааны хийдэг байжээ. Мөн энэ мэт судалгааны бичлэгүүд нь юунд хэрэгтэй байдаг гэвэл Google-ийн кино хийхэд бол хамгийн хэрэг болдог жишээ. Ийм хөдөлгөөн байвал яах вэ? Ийм хөдөлгөөн байвал хэдэн кадр орж ийн, ийм хөдөлгөөн байвал хэр удах вэ гэх мэт. Хэрвээ харж болохгүй үнцэг зэрэг байх юм бол тэрийг эхлээд камераар бичлэгээр авч байгаа дараа нь кадруудын задлж байгаа түүнийг харж хуулж зурж тэр болдог. Гих мэт аргачлал байдаг байна. За түүний дараа хөдөлгөөний кадрын тооны ялгаа гэж. Кадрын тоо бага бах тусам тасалдаан их мэдрэгдэн их байх тусмаа урсгал сайн болж харагдана гэдэг. За энэ дээр харах юм бол Агаас Б хүртэлгээд энэ бөмбөлөг энэ ч өнгөрж ирсэн байна тийм үү. Хэрвээ энийг юу гэж нэрлэх ёстой юм бэ гэвэл keyframe буюу гол кадрууд гэж нэрлэн тийм. Агаас Б. Яг тэгвэл Агаас эхлээд Б дээр зогсож байгаа. Доор нь in between буюу дундын кадрууд гэж. Энийг яаж толгойд ойлгох юм бэ гэхээр Агаас Б хүртэл бөмбөг өнгөрсөн байна. За энэ чинь 1 2 3 4 5 6 гэх мэт 6 дундын кадртай. За тэгээ нийтдээ бүгдийн хүчил болох юм бол мэдээж нийтдээ зогсноос хөдлөөд дуус хүртэл 8 кадр байж тарах юм тийм үү. За энэ тэгвэл одоо Google-ийн кинонд хамгийн хэрэглэгддэг ойлголт гэхгүй юу? Аливаа үйлдэл хэр хугацаа орох вэ? Энэ үйлдэл хэр удах вэ? Ийм хурдыг хэдэн кадраар харуулах вэ гэх мэт. За энэ ч дундлын хэсгийг харах юм бол Google-ийн кинонд ашиглагддаг нь гэдэг. За энд FPS гэдэг чинь frame per second буюу 1 секунд үзэгдэх кадрын тоо гэсэн үг байхгүй юу? За энэ ч Япон аниме 8 FPS гэдэг. Тэгээ энэ ч телевизийн хямд гэсэн байна. За энэ ямар ч тайм бэ гэхээр Google-ийн кино гэхэл бол үнэтэй кадр болгон гараар зурагдана. Эсвэл компьютероор хийн. Тийм болохоор тэр болгон зардлыг тооцож хамгийн бага хэмжээгээр хэрэглэгддэг нэг арга нь юу гэдэг юм гэхээр 1 секундэд 8 кадраар хөдөлгөөнийг харуулна. Аливаа нэгэн хөдөлгөөн хурдан ч удаан ч бай 1 секунд дотор 8 кадр байхаар хувааж зурснараа нуга тасалдсан хөдөлгөөнд рүү орохгүй хэрнээ бас их урсгал сайтай ч биш хамгийн эдийн засгийн боломжтой арга гэж үздэг нь секунд 8 кадраар зурах гэж. За барууны Google-ийн кино аюугаар ойлгохтой тэгэхээр хөдөлгөөн нарийн илүү урсгал сайтай харагддаг нь ямар учиртай юм гэхээр 12 кадр. Телевизийн Google-ийн кино тийм үү? Телевизийн Google-ийн кино, том театрын кино ялгааны юу гэхээр мэдээж том театрын кинод бол асар олон сая доллар төсөлж байгаа учраас кадрын тоо бол маш өндөр байх хандлагатай байдаг. Тийм учраас хэрэгцээтэй үед гिचнэж кадр зориулж тухайн хөдөлгөөний урсгалыг сайн харуулах бололцоо арай илүү байдаг учраас телевизийн хамт Google-тэй театрт гардаг өндөр зардалтай Google-ийн киноны ялгааг ерөнхийд нь би ингэж харуулах гэж үзсэн юм аа. За энд ингээ харах юм бол за эхний Япон аниме гэдэг энэ алхадын хөдөлгөөнийг харах юм бол А1 гэдэг бол төлхүүрийн кадр, А5 гэдэг төлхүүрийн кадр. Эндээс энэ хүртэл нэг алхам тийм үү. Тэгвэл энэ донд нийтдээ А2, А3, А4 гээд дундуур нь 3 дундын кадр оруулсан байна. Тэгэхээр энэ яаж зурхаа гэвэл энийг зурчаад дараа нь эднэрийн хооронд нь нөхөн гэсэн үг. За тэгвэл барууны Google-ийн кино харж C1, C7 гэдэг. Энэ хооронд болохоор 5 дундын кадр оруулж зурсан байна. За анимашн сонирхдаг 2D Google-ийн кино, 3D Google-ийн киногоор бүтээл хийдэг, эсвэл бүтээл хийх гэж сонирхож байгаа хүн байгаа бол хамгийн эхлээд алхалт гүйлтийг бүр заавал цээжлэх хэрэгтэй. Яг гэвэл энэ жигд хурдтай жигд хөдөлгөөн байдаг. Тэгэхээр үүнийг цээжилсний дараа бид нар толгой дотроо ямар ч үйлдэлийн хажуугаар давхар алхалт гүйлтийг тооцож тархин дотроо гүйлт алхалтын хурдан тухааж бодснороо аливаа нэгэн хөдөлгөөнийг кадрт хувааж цаасан дээр буулгахад хамаагүй илүү хэлбэр болдог гэдгийг би хэлмээр байна. Мэдээж анхандаа бол хэцүү. Гэхдээ бид нар яг л бичиг үсэг ямар ч юмыг цээжил сурдагтай адилхан, давталгаар сайжирдагтай адилхан цээжилж үнийг хийж чаддаг болно. Тийм болохоор хит хэд удаа цээжлээд 2 3 удаа бүтлгүүтэж үзсний дараа ус ойлгомжтой болох учраас үүнээс салжирах хэрэггүй. Тийм болохоор Google-ийн киноыг зурхаж байгаа залуус надад хэлэхэд гүйлт алхалтын хөдөлгөөнүүдийг хит хэдийн янзаар толгойдоо заавал кадрууд туусан байдлаар нь цээжилсэн байх хэрэгтэй гэж би зөвлөмөр. За тэгээд доор нь кадрын хуваалтын форматын ялгаа гэдэг. За progressive scan гэдэг 24 секундэд кадраар гэдэг. За энийг бол хөвчлийн анимашнд хэрэгжилж байгаа. За би түрүү энэ дээр Японых 8 байдаг гэж хэлсэн тийм үү. Өөрөөр хэлбэл 24-ыг 8 хуваахлаар 3 кадр болно тийм ээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл progressive scan дээр нэг кадрыг 3 хуваалтан дээр байрлуулна гэсэн үг. 12 гэдэг нь ойлгомжтой. 24-ыг хуваах нь 12 буюу 2 гэсэн үг. За тэгээ энэ хоёрыг нийлээд хязгаарлагдмал animation буюу limited animation гэж явдаг байгаа. За тэгээд progressive нь яадаг юм гэхээр NTSC PAL гэдэг рүү хуваагдах чадвартай байдаг. NTSC гэхээр 23976 секунд кадр болдог. PAL болохоор 25 болох чадвартай. За тэгээд телевизийн эсвэл театрын том кинонууд яадаг юм бэ гэхээр секундэд 30 кадр байдаг. Хөдөлгөөний урсгаар арай илүү сайн гэсэн үг. За шинэ киноны формат одоогоор гарч иж байгаа нь юу юм гэхээр 48 кадр секундын урдтай гэдэг. Энийг хамгийн анх ямар кино ашигласан бэ гэхээр Hobbit ашигласан
бичсэн байгаа. Хэрвээ Hobbit-ыг яг 48 секунд кадраар үзэх юм бол хөдөлгөөний урсгал маш тод харагдаж чаддаг. За тэгээ түүний дараа HDTV гэхээр 60 кадр секунд хурдтай гэдэг. Хэрвээ та нар YouTube руу ороод аливаа нэг бичлэгийг үзэж байгаа бол чанарын сайжруулалт дээр 720 60 HD гэдэг байх хэрэгтэй. Ингээд үзэхлээр 60 HD фронттай бичлэг байна гэх юм бол энэ урсгал бол маш сайн харагдаж чаддаг. Тийм байна. За тэгээ VR гэдэг чинь одоо нөгөө толгойтой зүудэг virtual reality байгаа шүү дээ. Түүнийг секундэд 90 кадраар төрсөлдөг байх нэ. За тэгээ бидний хэрэгэлдэг гар утаснууд болохоор 240-ээр явдаг. Энэ болохоор iPhone, Android энэ утаснуудын секундын кадрын ялгаа иймэрхүү байх нэ гэж. Тэгэхээр цуврал зургийн ойлголт болон кино анимашн төслийн болтой ойлголтууд ингэж ойлгогдож болох нь. За одоо ингээд Hollywood стандарт кино зохиол бич харгыг үзцгээе. За Hollywood стандарт кино зохиол бич харга гэж юу гэдэг юм бэ гэхээр Hollywood нь үүссэн цагаас хойш асар олон кино гаргасан. Тэгээ энэ кино болгоно амжилтгүй гээд ялгагдаж хуваагдана. Тэгээ үүн дээрээс сурсан юм нь юу юм бэ гэхээр ямар киног яаж хийвэл амжилттай байгаад ямар киног яаж хийвэл амжилтгүй байгаа гэдгийг туршлагын явцад маш их хөрөнгөлүүлснээр бүгдээрээ одоогийн байдлаар нэгэн тогтсон арга хэлбэр рүү шилжиж ирсэн байх нэ. За тэгэхээр энэ кино зохиол бичих арга нь бол мэдээж заавал яг ингэж бичих юм бол амжилт болно гэсэн үг бол ерөөсөө биш. Гэхдээ ингэж бичсэн зохиол нь өөрөө хамгийн ойлгомжтой, хамгийн бүрэн дүүрэн. Тэгээд үзэгчдийн сонирхол, анхаарлыг барьж чаддаг арга болж чадсан гэдгийг би хэлмээр байна. За кино зохиолыг хамгийн эхэлж бичихийн өмнө зохиолын гол шугамыг тодорхойлох хэрэгтэй. Нэг англиар logline гэж хэлдэг. Энэ юу юм бэ гэхээр зохиолоо 20-30 үгэнд багтаан ганц өгүүлбэрт тайлбарч хэлэх хэрэгтэй. Хэрвээ киноныхоо зохиолыг ганц өгүүлбэрт багтааж хэлж чадахгүй бол энэ кино зохиол хэтэрхий, бодлоонтой хит дэлгэрэнгүй, эсвэл гол ноён нуруугаа олоогүй байх гэсэн. Тийм болохоор зохиолынхоо санааг ямар ч хүнд нэг л өгүүлбэрээр хинч сонссон ийм кино юм байна тэгвэл шууд ойлгохоор хэлбэрт оруулж хэлж чадчих хэрэгтэй. Тэр нь мэдэнгүй сайн хэлсэн. Зохиолоо 20-30 үгэнд багтаасан ганц өгүүлбэр тайлбар. За энэ дээр юу хэрэг болох вэ гэвэл дүрийн тодорхойлт тийм үү, жишээ нь та зөрөгтэй хүү, аймхаа арслан, удаан туулаа гэдэг ч юм уу. Хэрэг дүрээ тодтогч байгаа бол мэдээж хүсэл тэмүүл зорилгыг хэлэх ёстой. Жишээ нь одоо дараллаас ангижрах гэж, дэлхийн ертөнцийг аврах гэж, эсвэл хайртай бүсгүйг өөр юм болох гэж гэдэг юм уу. За түүний дараа саад дотгор нь юу байна вэ гэвэл одоо тэрний улмаас тэгж чадахгүй болжээ. Тэрний тийм шалтгааны улмаас тэгсэн учраас ингээд гих мэт. Аливаа нэгэн тодтгол үгнүүд, аливаа нэгэн тодорхойлсон үг хэллэгүүд энэхүү нэг үйлдвэр тайлбар дотроо тодорхой хэмжээгээр багтааж өгөх юм бол бүр илүү ойлгомжтой, сонирхолтой болж өгнө гэдгийг би хэлэх хэрэгтэй. За тэгээд 3 хэсэгт хуваах хэрэгтэй. Эхнэл, өрнөл, төгсгөл. За эхлэл буюу the setup гэж. Энэ хэсэгт гол дүрээ болон түүний ертөнцийг танилцуулна. Энэ хэсэгт гол дүр тохиолдох эхний асуудал үүсч гол дүрийг ухрах аргагүй байдалд оруулна. За энэ дээр одоо жишээ нь юу ажиллах вэ тийм үү? Одоо нэг 10 жилийн хүүхдүүд ангиараа амралтанд явъя гэж бодъё. За тэгсэн чинь нэг нь ойд төөр нөгөө найзуудаагаа олж чадахгүй болоод гих мэт те ухрах замыг олох. Тэгээ энэ хүүхдийг танилцуулах тийм үү? Жишээ нь нөгөөсөө би 10 жилийн хүүхдүүд гэж ярьсан. За хэдгээр анги ажиллах уу? Ямар сургуулийн, юуны ангийн, одоо дугуйлын юм уу эсвэл бүтэн яг нэг анги юм уу? Одоо юу шиж болно. Гол дүрээ танилцуулаад тэгээд асуудал үүсгээд тэгээд гол дүр ухцаан болгоно. За хоёрдугаарт өрнөл буюу англиар the obstacles саад татварууд гэдэг. Анхны саад хүндрэлүүд учир нь туслах дагавар зохиолын өрнөл хамгийн том саад татварын илрэл даван тулалт зэрэг нь гол оргил хэсэг болно гэдэг. За жишээ нь саад татварууд гэхээр одоо яаж болох вэ? За жишээ нь түрүүчийн хүүхэд ойд төрсэн байлаа гэж бодох. Тэр хүүхэд тэгээд одоо үлсэн, цанган, төөрн, одоо тэгээд бороонд норн тэг гих мэтийн анхны хүндрэл учир болно тийм үү. За тэгээд туслах дагавар зохиол өрнөл гэж юу яах юм гэхээр одоо энэ хүүхэд ганцаардаж явахдаа гэрээ санан, найзуудыгаа бодно, урд нь аав ээжээрээ хэлжсэн үгийг боддог ч юм уу яадаг чинь тий. Одоо туслах зохиол. Эсвэл урд нь ах эгчнэрийн зааж өгч ирсэн альва нэг юм үнэхээр аминд нь орох ч юм уу. Эсвэл энд уншиж судалсан зүйлс нь одоо өмнөх үеэс нь мэдээлэл авч шүү дээ тийм үү жишээ. Мөн хажуугийн туслах зохиол юу гэж болох юм бэ гэхээр одоо багш нь ангийнх нэг хүүхэд алга болсныг олж мэдээд ангиараа хайж эхэлдэг ч юм уу. Онцгойгийнхыг дууддаг ч юм уу. Гэх мэт ингээд хажуугаар нь өрнөх туслах зохиол гэж энэ хэлж байгаа байхгүй. За тэгээд төгсгөл resolution гэхээр энэ хэсэг зохиолын огцон өөрчлөлт, шинэ асуудал төгшүүр үүснэ. Үүнийг даван туулснаар зохиолын төгсгөл болон үргэлжлэл үүсэх шинэ нөхцөл байдал үүснэ. За энэ заавал ингэ халбгүй. Ер нь энэ дээр асуудал яаж шийдэгдэх юм бэ гэхээр энэ хэсэг зохиолын огцон өөрчлөлт шинэ асуудал гэхээр юу гэхээр одоо зохиол бүр улам өндөрч болно тийм үү? Одоо ардаас нь баагаа өгдөг ч юм уу, тэр хүүхдийг чон хөөдөг ч юм уу яаж ч болно тийм. За тэгээд үүнийг даван туулснаар зохиолын төгсгөл болон үргэлжлэл үүсэх шинэ нөхцөл байдал үүснэ гэж. За тэгээд энэ хүүхдийг тэгээд мэдээж ангийнх нь хүүхдүүдийг авардаг ч юм уу, багш нарыг авардаг ч юм уу, эсвэл өөрөө ангийнхныгоо олж өөрийгөө авардаг ч юм уу. Гэх мэт ингэж дуусуулж байгаа. Тэгэхээр зохиолын төгсгөл болон үргэлжлэл үүсэх шинэ нөхцөл байдал үүснэ гэдэг маань энэ хүүхд одоо нэгэнт аврагдсан учраас шинэ нөхцөл байдал яаж үүсэж байгаа юм бэ гэхээр одоо энэ хүүхдийн туулсан замнал, үдсэн зовлон одоо энэ зохиолын төгсгөлийн шинэ нөхцөл байдлахгүй өөрөөр хэлбэл энэ дүр одоо юм үдсэн, ойлгосон одоо үүнээс цааш болгоомжтой байх болно гэх мэт тийм үү? Шинэ дүрийн нөхцөл байдал үүсэж байгаа учраас зохиол ингэж дуусч байна. Тэгээ энэ хүүхд төөрсөн, аврагдсан ингээд бүтэн нэг тойрог болоод
ингээд дуусч байгаа. Ямар ч онцлогтой үлдээгүй гэх мэт байх нэ. За мэдээж хэрэг олон анги кино зохиол бичиж байгаа бол шинэ нөхцөл байдлын үүсэлтээр одоо энэ хүүхэд дараагийн анги дээр хэн байж болох вэ? Одоо яаж өрнжлөх вэ гэдэг ч юм уу. Одоо ямар ч байдлаар үргэлжлүүлэх хүсэж байгаа бол шинэ үүсэж байгаа нөхцөл байдлаа дараагийн ангийнхаа асуудлыг бас өнгөцгөн шингээж оруулж өгч болно. За үүний дараагаар үзэгдлүүд англиар sequence. Нэг бүхэл зохиолыг бүрэлдүүлдэг зохиол доторх тус тусдаа бие даасан жижиг үзэгдлүүд гэж. Үзэгдлийн урт их зохиол доторх үзэгдэл нь бие даасан нэг нэгж болж явах чадaltaй зас залруулахад амархан нэг дайралтаар бишиж болох хэмжээний хэсгүүд гэж. За үзэгдлийн эзэн. Нэг үзэгдэл нь аливаа нэгэн гол дүрд заавал хариалагдаж байх ёстой. Тэр нь заавал эерэг дүр байхалгүй сөрөг дүрч байж болно. Хамгийн гол нь тухайн үзэгдлийн эзэн болж байгаа дүр нь зорилгоо заавал дагж явах ёстой гэж. За хэрвээ гол дүр бол одоо зохиолын хамгийн эцсийн зорилгынхаа дагуу үйлдэлийг хийж явна. Мэдээж сөрөг дүр бол одоо гол дүрд саадуулах, гайзуулан учруулах тэр зорилгынхаа дагуу одоо хувийн ашиг сонирхлууд тэр болгоныхоо дагуу үйлдэлүүдийг хийж явах нэ. Тийм болохоор заавал эерэг дүрд чамаарах усгүй, гол дүрд чамаарч хаалгүй хамгийн гол нь үзэгдэл болгон заавал дүртэй байх ёстой гэж хэлж байна. За үзэгдлийн түгшүүр буюу англиар tension гэж. Үзэгчдийг тухайн дүрийг ялаасаа эсвэл битгий ялагдаасаа гэж санааг нь зовоож чадчих ёстой. За хэрвээ энэ зүйл байхгүй бол кино ойдохтой болно. Хэрвээ аливаа нэгэн дүрийг хараад за энэ дүр ялчаасаа, тэмцээнд төрүүлчихээсэ, дайснаа дараасаа, ертөнцийг авраасаа. Үнэхээр алдчихвал яах вэ? Ямар харуулсалтай вэ? Ялвал ямар сайхан бэ гэдгийг мэдрүүлж чадчих ёстой. Одоо үзэгдэл дотор. Хэрвээ сөрөг дүр бол ойлгомжтой. За түүний доор үзэгдлийн бүтэц гээд. Үзэгдэл нь эхлэл дүрнэлт төгсгөлтэй байх хэрэгтэй. Өмнөх үзэгдэл нь дараагийн үзэгдлийнхаа суурийг тодорхой болгож байх ёстой гэж түрүүн хэлсэн. Хамгийн ихэнд их зохиол доторх үзэгдэл нь бие даасан нэг нэгж болж явах чадaltaй зас залруулахад амархан нэг дайралтаар бич болох хэмжээтэй хэсгүүд гэж. За жишээ нь нэг үзэгдэл эхлэл дүрнэлт төгсгөлтэй байлаа гэж бодоход тухайн кино дотор тийм үү? Аливаа нэгэн дүр, аливаа нэгэн зүйлийг хийхийн тулд туулах ёстой юм гэж байна. Зодонтой кинонууд, кунфутэй кинонууд дээр. Манай гол дүр дайснаа дарахын тулд бүхэл бүтэн яаж анханасаа бэлтгэгдээд, бэлтгэлийн донд үрээд дараа нь бэлтгэлээ дуусгаад багшаас айц сүртэж байгаа хэсэг байдаг. Энэ бол яг адилхан байхгүй юу? Энэ киноны нэг үзэгдлийг сурж эхлээд сайжраад тэгээ багшийн үндтгэлийг хүлээж чадсан шав болж байгаа хэсэг гэдэг маань өөрөө дагаараа нэг үзэгдэл болж байгаа. Тэгэхээр үзэгдлийн түгшүүр юу вэ гэвэл хэрвээ энэ дүр мундаг сайн зодооноос сураад хариугаа авч чадах хэмжээнд хүрч чадахгүй бол энэ дүр ялагдана нэгдүгээр. Хоёрдугаар бэлтгэж байгаа явцад бол маш их зовн чадахгүй зүйл дээрх бүдрэн багштай загнуулна гэх мэт. Энэ бол түгшүүр нь болно тий. Мэдээж үзэгдлийн эзэн гэвэл манай гол дүр шүү дээ. Яаж зодолд сурах уу? Яаж одоо энэ чадварыг эзэмших үү гэд. Мэдээж үзэгдлийн урт гэдэг маань зодоон сурах арга эхнээс нь сураад төгс хүртлээ ингээд урт болж байгаа. За тэгээд түүний дараа 5 цэгт зохиол гэж. За эхлэл өрнөл төгсгөлтэйгээр байх хэрэгтэй мэднэ. Зохиол нөрө дотор үзэгдлүүдтэй байх хэрэгтэй гэж. За үүний дараа 5 цэгт зохиол гэдэг нь юу вэ гэхээр ерөнхийдөө зохиолоо 5 хэсэгт хуваагаад бичдэг байхгүй юу? За нэгдүгээрт төрхөрсөн үйлдэл буюу англиар inciting incident гэж. Энэ яадаг юм бэ гэхээр тогтмол байдлыг хөндөж өөрчилсөн өрнөл тохиолдно гэж. За энэ юу ч хийж болно л доо. Их одоо амар амгалан амьдралтай хүн байсан чинь осол эндэгдлэр аливаа нэгэн хайртай хүн эсвэл эд хөрөнгөө алдахч гэх мэт тогтмол байдлыг эвдсэн өөрчлөлт. За түүний дараа төгжилт буюу lock-in гэдэг. Энэ гол дүр эргэлт буцалтгүй байдалд явж орохыг хэлнэ. Эндээс гол дүрийн замнал хэлнэ гэдэг. За эндээс гол дүр эргэлт буцалтгүй байдалд явж орохыг хэлнэ гэдэг маань. Одоо ямар ч өөрчлөлт харахгүй байдлыг хүчээр үүсгэх байхгүй юу? Тухайн зохиолдоо. За тэгээ эндээс гол дүрийн замналыг хэлнэ гэдэг маань. Одоо энэ асуудлаас гарах эсвэл энэ асуудал үүссэн шалтгааныг очиж өөрчлөх. Энэ зорилго нь болж ирж байгаа. За тэгээ 3-дугаарт эхний оргил буюу англиар first culmination гэж. Гол дүрийн эхний мандалт эсвэл дороотолт. Энэ хэсгийн өрнөл нь зарим талаараа төгсгөл хэсгийн өрнөлтөд төстэй гэж. За энд яадаг юм бэ гэхээр дунд хэсэг дээр одоо манай гол дүрийн анхны шийдвэр, анхны бага амжилт, анхны гаргасан өөрчлөлт зэрэг нь энэ хэсэг дээр гардаг. За энэ яагаад зарим хэсгээрээ төгсгөлтэй төстэй байдгүй гэвэл за ингэж л ялах юм байна. За би энийг хийх юм бол асуудлыг шийдэх юм байна гэж. Тэр ер нь утга талаараа төстэй байдаг гэж биелгэж байгаа юм л да. За түүний дараа гол оргил main culmination гэж зохиолын хамгийн оргил хэсэг. Гол дүрийн хамгийн сайн эсвэл хамгийн муу өрнөл нь. Гол асуудал төгшүүр шийдэгдэж үгүй болох хэдий ч төгсгөл хэсгийн төгшүүрийг давхар үүсгдэг гэж. За энэ хэсэг дээр одоо кинон дээр ярих юм бол хамгийн том тулалдаан, одоо хамгийн сэтгэл түгшээсэн хэсэг, одоо үзэгчдийн одоо хамгийн догдлуулсан, хамгийн айлгсан, хамгийн түгшээсэн хэсэг бол энэ гол оргил дээр гарч байгаа. Энэ хэсэг дээр кинонд харуулах гэсэн хамгийн мундаг тулалдаан, хамгийн мундаг эффект гэх мэт энэ хэсэг дээр гардаг байна. За тэгээ 5 дугаарт буюу төгсгөл хэсгийн эргэлт гэж. Үзэгчдийн өрчлөн тааварлж чадхааргүй санаанд оронгүй эргэлт ба төгсгөл. Энэ нь зохиолын чиглэлийг хазаалгаж өөр болгож буй явдлыг бас хэлнэ гэдэг. За төгсгөл ойлгомжтой нэстэй зохиол дуусгах хэрэгтэй. Гэтэ энэ дээр заавал нэмж бас нэг одоо үзэгчдийн санаанд оромгүй асуудлыг заавал үүсгэдэг байхгүй. Тэгээ тэр нь юу вэ гэвэл за шинэ кинон дээр чи ярих юм бол тулдаан дууссан ч гэсэн дайсны дөрвөхөйг зүгтцсэн байх жишээ нь. Эсвэл
асуудлыг шийдсэн ч гэсэн нэг асуудлаар нөгөө асуудлыг үүсгэсэн байх жишээ нь. Гэх мэт тэрийг төгсгөл хэсгийн эргэлт гэж хэлж байгаа. За одоо энэ бүгд нийлээд 8 үзэгдэл зохиол гэж аргуулдаг юм аа. За энэ юу вэ гэхээр тун ингээ. За эхлэл хэсэг гэж мэдж байгаа. Доод график харах юм бол эхний хэсгийг эхлэл гэж хуваасан байна. За энийг уусаа дагаад үзэх хорооломжтой болно. За нэгдүгээр үзэгдэл нөхцөл байдал гол дүрийн танилцуулга гэдэг. За зураас нь тэгшгэн явж байна тий. За би улаан дээр болохоор тэмцэл зохиол гэж явсан байгаа. Энэ тэмцэл зохиол гэж юу хэлээд байгаа гэхээр нэг учиргүй дайн тулаантай тавьж зүгээр аливаа нэгэн дүр дорой байдлаас өөдрөг байдал руу дэше шилжсэн гэдэг байднаас би тэмцэл зохиол гэж хэлж байгаа байхгүй. За тэгээ нэгдүгээр үзэгдэл нөхцөл байдал гол дүрийн танилцуулга тогтун байдалтай байгаа тийм үү. За бараан гэдэг хэсэг дотор улаан зураас ерөнхийдөө орцсон явж байна. За түүний дараа нэгдүгээрт турхирсан үйл хэрэг буюу тогтмол байдлыг хөндөж өөрчилсөн өрнөл тохиолдно гэж. За хэрвээ энийг ингээ харах юм бол энэ дээр тод улаан цэг тавьсны урчтай юм бэхээр энэ бол зохиолын чухал хэсэг учраас энийг би ингээ тэмдэглэж байгаа. За түүний дараа хоёрдугаар үзэгдэл яасан бэ гэсэн чинь шинэ нөхцөл байдал ухрах замгүй болох нь. Энэ хэсэгт гол дүрийн хэтийн зорилго тодорхой болно гэдэг. За түүний дараа түгжилт гэж гол дүр эргэл буцалдаггүй байдал явж байгааг хэлнэ гэдэг. За эндээс угаасаа гол дүрийн зорилго тодорхой болно гэж хэлсэн. Ямар асуудал үүсэх нь бол энд бол тодорхой болсон байх ёстой. Тийм учраас ингээд түгжигдэж байгаа нь. За түүний дараа өрнөл хэсэг рүү орж ирж байна. За тэгээ өрнөл рүү орохлоор 3 дугаар үзэгдэл. Анхны саад асуудал улам өндөр нь асуудлаас холдож болох байсан боломжууд улам цөөрнө гэж. За энд яагаад граф дэвшилсэн байна вэ гэхээр тодорхой хэмжээгээр чинь дүрийн хөгжил явагдаж байгаа. Тэгээ асуудалтай тулах маш шинийг олж мэднэ, шинэ хүмүүстэй уулзсан, шин зүйлсийг олж нээж байгаа гэдэг утгаараа графын дэвшиж байгааг ойлгох хэрэгтэй. За тэгээ анхны саад асуудал улам өндөрнө, асуудлаас холдож болох байсан боломжууд улам цөөрнө гэж. За энийг бол тайлбарлах хэрэггүй бас ойлгомжтой. За дөрөвдүгээр үзэгдэл орж ирж байна. Анхны ойргол зохиолын тунд үе. Сайн ч бай, муу ч бай асуудлыг шийдэж болох замыг олно. Найдвар зөвхөрл, сайн муу хүлээлтүүд үүсэх бөгөөд гол зорилгодоо хүрэх замууд нэгдэж, эргэлзээ арилж шийдвэрүүд үүсэх мөч. Энэ ерөнхийдөө киноны төгсгөлд асуудлыг шийдэх аргатай төстэй байх хандлагатай гэсэн. За ерөнхийдөө энэ хэсэг дээр бол 3 дугаар үзэгдэлээр гарсан анхны саад дотортой одоо яаж тэмцэх, энэ асуудлыг яаж даван туулах уу гэх мэт зүйлсэд эхний хариултууд гарч ирнэ. Мэдээж асуудлыг шийдэх хариулт гарч ирнэ гэдэг маань анхны найдвар, анхны хүлээлт зэргүүд үүсэх шатыг тавих нэ. Энэ ерөөдөө кино төгсгөлд асуудлыг шийдэх аргатай төстэй байх хандлагатай гэдэг чинь мэдээж гол асуудал бол киноны эцсүртэл үргэлжлэх ёстой шүү дээ. Тийм болохоор яг тэрнэл зориулсан шийдвэрүүд гарна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ мэдээж тэр шийдвэрүүдийн ерөнхий эхний үндэс суурь нь бол 4-р үзэгдэл дээр юу н гарна гэсэн. За 3-дугаарт эхний ойргол гол дүрийн эхний мандалд эсвэл дороотл. За энэ ерөнхийдөө яадаг вэ гэхээр хичнээн 4-р үзэгдлээр асуудлыг шийдэх зүйлс нь асуудлыг шийдэх арга нь гарсан ч гэсэн ерөнхийдөө эхний ойргол дээр нэг бол бүтлгүүтэх эсвэл энийг давах хандлагатай гэж ойлгож болохгүй юу? За 5-дугаар үзэгдэл. Туслах зохиол гэдэг нь зохиол доторх шинэ өрнөл хоёрлыг хэлнэ. Заримдаа туслах зохиол нь гол дүрийн тухай илүү мэдэхэд тун хэрэг болох зүйл байж болдог. Гол зохиолыг ямар нэгэн байдлаар дэлгэрүүлэн байж болно гэж. За би өмнөхөн энэ тухай тайлбарласан байгаа. Туслах зохиол гэж юу гэдгийг. За 6-дугаар үзэгдэл. Гол ойргол өрнөл хэсгийн төгсгөл. Гол дүр өөрийн бүх хүчээр саадыг давсан ч гэсэн энэ гол дүрийн хамгийн дороотх хэсэг болон үзэгчдийн хамгийн их цөхрөл төгшөрийг мэдрэх мөч. Эмгэнэл зохиолд эсэргээр байдаг гэж. За тэгэхээр гол ойргол дээр манай гол дүр маань хамгийн их золиос, хамгийн их зүтгэл, хамгийн их тэмцлээ энэ мөчөд гаргах хэсэг баггүй юу? За тэгээ энэ мэдээж дөрөвдүгээр гол ойргол болж болно шүү. Тэгээ зохиол хамгийн ойргол хэсэг гол дүрийн хамгийн сайн эсвэл хамгийн муу өрнөлнө. За тэгээ төгсгөл хэсэг. За төгсгөл хэсэг яах вэ гэхээр 7 дугаар үзэгдэлээр шин төгшүүр, шин асуудал үүснэ. Гэхдээ үнийг түргэн өрнүүлэх хэрэгтэй. Дахиад бүр маш урт асуудал үүсч болохгүй. Ирээд гिचх юм бол энэ асуудал нь баг дахиад гол ойрголтойгоо бол асуудлыг булаацуулж эхлэх учраас ерөнхийдөө хэрвээ шин төгшүүр, шин асуудал үүсэх юм бол энийг хариулах хурдан хугацаанд шийдэх хэрэгтэй. За тэгээд 5 дугаарт буюу төгсгөл хэсгийн эргэлт гээд үзэгчдийн урьдчилан тааруулж чадхааргүй саанд оронгүй эргэлт ба төгсгөл гэж ийм байдаг байна. За тэгээ 8 дугаар үзэгдэл буюу эцсийн үр дүн бүх асуудал шийдэгдэн дутуу зөвлөлдөх ёсгүй шин нөхцөл байдал тогтно гэж. За энийг би дөрвөн тайлбарласан. Одоо зохиолоо бүх асуудлыг шийдэж дуусгаж байна. Аливаа дөрвүүдийн өрнөл яаж дууссан бэ? Хэн яаж төгссөн? Хэн намайд үлдсэн бэ? Хэн илүү мундаг хүн болсон бэ? Хэн илүү дороодсон бэ гэдгийг энэ хэсэг дээр дурдах хэрэгтэй. За тэгээ шинэ нөхцөл байдал тогтно гэдэг маань гол дүр маань асуудлаа шийдсэн, давж чадсан. За тэгээд одоо ийм хүн болж төлөвшчээ гэх мэтээр харуулах мөч юм аа. За хэрвээ эмгэнэлт зохиол байвал яах вэ гэж. Эмгэнэлт зохиол бол мэдээж өөдрөгөөс эхлээд өрнөлнө, дороотоод тэгээ буцаад өөдрөг болоод тэгээд эмгэнэлт зохиол учраас дорооч төгснө гэж. За үүний нэг жишээг шууд ярих юм бол Titanic кино гэдэг тийм үү? За Titanic кинон дэр яаж эхэлдэг вэ гэхээр энэ хэсэгт манай гол дүрүүд маань одоо Англиас Америк хүртэл явна, шинэ оронд цагаачлан, шинэ нутаг үзнэ гэдэг бүгдээрээ итгэл дүүрэн, сэтгэл дүүрэн тэр усан хоцсон дээр суудаг тийм үү? За тэгээд явсаар адил. За одоо энэ хэсэг дээр Jack Rose-тэй танилцах гэх мэт. За тэгээд Jack Rose хоёр ингээд уулзаад уучраад биеинд хайртай болоо явсан чинь энэ хэсэг хүртэл юу болдог вэ гэхлээр
Jack Rose хоёрыг одоо хүмүүс нийлүүлэхгүй байх гэж үздэг шүү дээ чинь. Jack-ийг ядуу ямар ч мөнгө төгрөггүй ядуу хоосноор нь Rose-тэй хамт явж байгаа хүмүүс шоолдог, утаанд оромжилдог. Rose-тэй сүйд байсан залуунаас түүнийг ойртуулахгүй байх хандлагатай болдог тий. Тэгээд ангийн ялгаа зэрэг энэ асуудлыг тодорхойлж ирсэн нь бол энэ хөрөнгөлийн хамгийн дорой. За тэгээ энэ хэсэг юу болдог вэ гэхээр одоо 6 дугаар үзэгдлийн эцсээр Jack Rose хоёр энэ бүгдийг туулаад биеиндээ хайрсаглаа илчлээд дотносоо тэг зөвхөн өөр юм хэрэггүй зөвхөн хоёулахнаа байл ажиглалтай байгаа мэдээ ойлгоод тэгээд киноны хамгийн алдартай хэсэг буюу машин дотор амрагладаг хэсэг гэдэг тийм үү. За тэгээд түүний дараа яадаг вэ гэсэн чинь огцом 7 дугаар үзэгдлийн огцом эргэлт буюу мөсөн уул гарч ирдэг тийм. За энэ хэсэг дээр санаанд оромгүй эргэлт ба төгсгөл энэ яадаг юм бэ гэхээр мөсөн уул гарч ирээд Jack Rose хоёр хичнээн сүйрж байгаа усан уцаас босож гисэн Jack хөлдөж өгдөг шүү дээ. Тэгээд шинэслэр явж байгаа байхгүй. За тэгээд түүний доор тэг яаж ингэж дуустдаг вэ гэхээр зайлвал Rose 100 эдтэй хөгшин юм хамгийн сүлд нь нөгөө Titanic байгаа газар далаар үсэрч амиа орлож дуустгаар энэ киноны зохиол дуустгаа. Тийм болохоор гих мэт ингээ аркуудыг зөндөө олон Hollywood-ын кинон дээрээс олж харж болно. Яг ийм бүтцээр хэрэг зохиолыг бичих юм бол би хэлж байгаа. Мэдээж агуу төгс зохиол болохгүй. Гэхдээ үзэгчдийн сэтгэлийг хамгийн их татчихдгаар, хамгийн анхаарлыг барьждгаар, хамгийн бүтэн өрнөлттэй, бүтэн үйл явдалтай тийм зохиол болдог гэдгийг ингэж харж болох нэ. За тэгэхээр үүний дараа би та нарт нэг Hollywood-ын киноны зохиол дээр бэлэн жишээ олгож харуулахар шийдлээ. За киноны нэр Alien буюу харийнхан. Төрөл шинжлэх ухааны аим шиг. Киноны урт цаг 55 минут 50 секунд. Бүтээгдсэн 1979 он. Найруулагч Ridley Scott гэдэг. За Ridley Scott бол миний дуртай найруулагч нэр нэг. Би Ridley Scott-ын киноныг маш үзэх дуртай. Тийм болохоор дуртай кинон дээр би энэ шиг тайлбарлах бол илүү надад бас сонирхолтой байна гэж үзсэн үднээс ингээд сонгосон. За нэгдүгээр үзэгдэл буюу эхлэл нөхцөл байдал гол дүрийн танилцуулга гэж. За нөхцөл байдал юу вэ гэсэн чинь ирээдүйд Nostromo хэмээх уурхай хөлөг онгоц дэлхий рүү буцаж явна. Нийт 20 сая тонн баяжмал материал ачиж явж байгаа тийм уурхай хөлөг онгоцоо. Тэгээ энэ дотор хэд хэдэн сансрын хэсэгчнэр одоо урт хугацааны унталт буюу cryo sleep гэдэг passengers гэх кинонд гардаг шүү дээ. Нөгөө урт хугацаанд нэрсэж байгаа хүмүүс хөлдөөд явдаг хугацаанд. Тийм байдлаар явж байна. За тэгтэл төрхөрсөн үйл хэрэг буюу тогтсон байдлыг хөндөж өөрчилсөн төрнөл тохиолдно. За энэ яадгийн гэсэн чинь энэ аврах том хөлөг онгоцонд mother гээд аврах том компьютер байгаа байхгүй юу? Ээж гэх нэртэй. Энэ компьютер яадгийн гэсэн чинь цэргэлдэх гаригаас радио долгион ирж байна. Энийг очиж үзэх хэрэгтэй гэдэг. Тэгтэл шинэ нөхцөл байдал ухрах замгүй болох нь гэд. Энэ хэсэгт гол дүрийн хитийн зорилго тодорхойлно гэж. За энд яадаг вэ гэсэн чинь ярилцдаг байхгүй юу гол дүрүүд. За очил л да очихгүй байл да сонсоогүйгээд өнгөрчил л да яах вэ ийх үү гэдгсэн чинь. Олон улсын сансрын хуулинд хэрвээ аливаа нэгэн газраас давтамжтай тохиол аврах маягийн тохиол ирж байгаа бол үүнийг тоохгүй өнгөрсөн хүмүүсийн бүх хэд хөрөнгийг хураана. Ялангуяа хэрвээ уурхачд бол бүтэн хэдэн зуун мянган тонн хэдэн сая тонн ачиж байгаа тийш ямар ч мөнгө төгрөг олохгүйгээр өөрсдөө хувийн төрөнгөтэй хурааж ажилласан одоо халан зэрэгээр дурдгдсан байдаг гэд. Тэг яах чаргагүй байдал ерөнхийдөө үүсээд ухрах замгүй болоод тэгээд нэр тэр долгионыг очиж судлахаас ураарахгүй болдог. За тийм учраас энэ улсууд тэр долгион гарч байгаа гариг руу очиод тэг яг тэр хэсэгтээ ойрхон онгоцоор газарддаг байхгүй юу? За тэгээд төгжил буюу гол дүр эрхлэх байдалд орох нь гэдэг нь энэ гариг дээр газардахдаа онгоцных нь хөл нь уугарч гэмтдэг. Тийм болохоор хөлийн засгаас ураарахгүй болдог л доо. Тэгээ үүн дээр нэмэгдээд гардаг зүйл нэг гэвэл дараагийн хэсэгтэй юм холбоотой байгаа. За энэ яадаг гэвэл ерөнхийдөө өрнөл рүү босч орсон хэсэг байдаг. За тэгээ анхны саад асуудал болон хүндэр нь асуудлаас холдож болох байсан боломжууд улам цөөрнө. За энэ хэсэг дээр яадаг гэсэн чинь энэ гурван сансрын хэсэгч маань тэр долгион ирж байгаа хөлийн онгоц руу ороод аврах том харь гаригийн үнийг цогцолно. За тэгээд харь гаригийн өндгнүүдийг олсон чинь нэг өндг нь хагараад нэг багийн гишүүний нүүрэн дээр наалдаад тэгээд салхын аргагүй зууралдаад барьцаалтчдаг. За тэгтэл нүүрэн дамтан алдсан хүмүүс амьд байгаад байдаг. Энэ хүнийгээ хаяад явж болох. Энэ хүнийгээ хөлөг онгоц руу чирээр аваад ороод идэг байхгүй юу? За тэгэхээр анхны саад анхны асуудал улам өндөрнэ гэж. За энэ яадаг вэ гэтэл энэ амьтны үе мөчийн ингээд татаа салгах гэсэн чинь зууралцсан хүний хоолоогоор улам хүчтэй багалзуурдаад алах гэдэг. За тэгтэл яаж чадахгүй энэ чигээр үлдээчихдэг байхгүй юу? За тэгээд энэ хөлөг онгоц буцаад долгион ирсэн газар ямар ч хүн байхгүй болж мэдээд буцаад онгоцсон цоо буцаад сансралуугаа нисээд уурхай хөлөг онгоцонд очдөг. За тэгээ энэ юу хэлж яана гэвэл асуудлаас холдож болох байсан боломжууд улам цөөрнө гэж. За энэ асуудал бол ямар асуудал юм бэ гэхээр энэ анхны харь гаригийн энэ амьтан бол өөр юм асуудал болж байна. Тэгэхээр энэ асуудлаас зүгтгаар байхгүй. Яа гэвэл энэ хүнтэйгээ энэ харь гаригийн амьтантайгаа сансрын хөлөгтөр одоо эдгээр төгжигдсэн байна.
За тэгээд дөрөвдүгээр үзэгдэл анхны оргил зохиолын дунд үе. Сайн ч мууч асуудлыг шийдэж болох замыг олно. Энэ ерөнхийдөө киноны төгсгөлд асуудлыг шийдэх аргатай төстэй байх хандлагатай. За түрүүн дурдчихсан зүйл юу вэ гэвэл дөрөвдүгээр үзэгдлээр би хэлжсэн шүү дээ. Найдвар зөвхөрөл сайн муу хүлээлтүүд үүсэх бөгөөд гол зорилгодоо хүрэх замууд нэгдэж эргэлзээ арилж шийдвэрүүд үүсэх мөч гэж. За энд яасан гэсэн чинь одоо энэ сууж байгаа хүнийг та нар харж байна тийм үү? Ямар ч тайлбаргүйгээр тэр амтэн нүүрнээс нь өөрөө салчдаг байхгүй юу? За тэгээд энэ хүн маань босоод шинжилгээ өгсөн чинь би энэ зүгээр байна. Би ерөөсөө ивэрүүл байна. Ингээд ямар сони ингээд босоос ирээд. Тэгээд бүгдээрээ за гайгүй болчлаа ашгүй гэдэг. Нөгөө амтны угаасаа унаад тажууд нь мөгцөн байдаг байхгүй. Тэгэхээр санаа зовоож исэн нэг асуудал арилж үзэгчдэд найдвар төрснөөр эхний найдвар хүлээлт үүсэж байна. За тэгтэл зүг зүгээр юм шиг байж байгаад бүгдээрээ хоол идэ байжсэн чинь энэ хүний цээж нь өвдөд тэгээд ингэрэн задраад муухай хайр гаргийн амт өсөж хүж гарч ирээд тэгээд зүгтаад алга болчихдог. За тэгэхээр эргэлзээ арилж зорилгодоо хүрэх замууд нэгдэж шийдвэр үүсэх мөч гэж. Тэр энэ юу хэлж байна вэ гэхээр энэ амтан бол аюултай амтан тийм болохоор энэ амтныг хөнөөх ёстой гэж тэрийг хэлж байгаа. Хүн энэ киноны эцсүртлэх гол дүрийн өөрийн зорилго болоо явна. За тэгээ 8 дугаар эхний оргил буюу гол дүрийн эхний мадалт эсвэл дураалтал гэж. За энэ яг заавал энэ кинонд гол дүртэй хамаагүй байдаг л да. Активизм гол дүрээс бүх зүйл харж байгаа юм би гэхээр энэ амтан зүгтэж алга болоод цар хурдан уранж төлчөө том биетэй магас болдог. Тэгээд биеийг шархтуулж гимтээж алж болохгүй ямар учиртай юм бэ гэхээр хүчлэн цустай байдаг байхгүй. Хүчлэн цус нь ингээд ямар ч материалыг нефт цоолох шалтай байдаг. Шалан дээр туссан цус нь хэд хэдэн давхраар нь цаашаа доошоо хайлуулад урсан явцсан байдаг. Синтез цусыг урсгалахгүй ямар нэгэн байдлаар шатаах юм амдаар нь барих ёстой гэж шийддэг байгаа. За тэгээ ингээд явж идэл ерөнхийдөө дөрүүд нь үхэж эхэлдэг. За тэгээд дөрүүд үхэж эхэлснээр гол дүр ихний дораатлагч. Яа тэгэхээр энэ амтныг алх арга байхгүй гэдгийг ойлгоод үнэхээр хямардаг гол дүр. За тэгээ явж идэл 5 дугаар үзэгдэл дээр туслах зохиол гэдэг зохиол доторх шинэ өрөнд хувирлыг хэлнэ гэж. За энэ яасан гэсэн чинь зохиолын гол чиглэлийг өгөхгүй ямар нэгэн байдлаар дэлгүүрээр байж болно гэж. За энэ зураг дээр харах юм бол манай гол дүрийн эмэгтэй маань нөгөө ээж гээд компьютерээр орсон ирж байгааг харж байна тийм үү. За энд яадаг вэ гэсэн чинь компьютерийн протоколыг ивдээд зөв асуултууд асуугаад эхэлсэн чинь компьютер хариулдаг байхгүй юу. Яг үнэндээ бол бид нар энэ амтныг амьдаар нь байлгах хэрэгтэй. Дэлхийд яаж бид нар энэ амтныг гэршүүлж зэвсэг болгож ашиглана. Тийм болохоор амтныг алж болохгүй аа. Тэгээд та нарын амь нас бол ерөөсөө манай агуу том байгууллагын хувьд бол юу ч бишээ гэдгийг ойлголтог. Энэ эмэгтэй тэгэхээр бүр ямар ч арга гарцгүй болсон гэдгээ бол эндээс бүр боломжтой харна. Өөрөөр хэлбэл байдал боломж оройтч явсан гэсэн үг шүү дээ. За тэгээд доор энэ нэг нүүрэндээ цагаан шингэн ялцсан энэ эрэгтэй хүний толгойн орчтой юм ихээр эндээс багийн бүрэлдэхүүний нэг гишүүн өөрийгөө mother гэдэг ээж гэдэг компьютерийн талд ажиллаж байгаа дайсны талын дүр гэдгийг илчилдэг гэсэн үг байхгүй. Тэгэд хүн биш робот байж таардаг. За тэгээд туслах зохиол гэж энийг хэлээд байгаа маа. Тэр ээж гэдэг компьютер яг үнэхээр үнэн зорилгоо илэрхийлэх. Тэгээд энэ ааш гэдэг энэ дүр маань өөрийнхөө хэмбэ гэдгийг харуулж давхраа илчилж байгаа юм киноны туслах зохиол болсон. За тэгээд 6 дугаар үзэгдэл дээр гол оргил өрнөл хэсгийн төгсгөл буюу гол дүр өөрийн бүх хүчээр саадыг давсан ч гэсэн энэ гол дүрийн хамгийн дороотх хэсэг болон үзэгчдийн хамгийн цохирол төгсгөлийг мэдрэх мөч гэж. За энд яадаг вэ гэхээр манай гол дүрийн эмэгтэй маань бусад бүх багийн гишүүдэд алдаад цор ганцаараа үлддэг. Гэхдээ бүх хүчээр саадыг давна гэдэг нь юу юм бэ гэхээр яаж энэ амтныг үгүй хийх цорын ганц аргыг бодож олдог хэсэг байхгүй юу? За тэгээд киноны гол оргил хэсэг гээд зохиолын хамгийн оргил хэсэг гол дүрийн хамгийн сайн эсвэл хамгийн муу өрнөл гэж. За энийг яаж тайлбарлах вэ гэхээр түрүү хэлсэн энэ эмэгтэй маань энэ амтныг яаж үгүй их тухай шийддэг гэж. За энэ юу байдаг вэ гэхээр ерөөсөө аврах том уурхайн станцаа тэр чигт нь дэлбэлчийг шийддэг. Тэгээд бүр чад хатгаар энэ амтны хажуугаар зогтож гүгээд одоо аврах хөлөг онгоц руу зогтож хурж очдог хэсэг байгаа. За энэ хэсэг бол хамгийн төгшөөртэй хэсэг гэдэг киноны маш ойрхон камерын зураг авалттай дуу чимээ огцом цочоосон хэлбэрийн тэгээд маш их утаатай, маш их урт үргэлжлсэн кадруудтай үнэхээр төгшөөртэй энэ эмэгтэйг ирээд мангас маань алчхуулаа гэж яадаг гэж бодогдуулахаар хөрөлтөө эсхүүд байдаг. За тэгээд 20 дугаар зураг дээр та нар харж байна. Аврах онгоцонд суугаад асар хол зогтсны дараа сансрын станцаа ингээд дэлбэлтгээ. За түүний дараа яадаг төгсгөл хэсэг одоо ингээд эхэлж байна тийм үү. Мэдээж өрнөл хэсэг маань дуусчлаа шүү дээ. За тэгээд 7 дугаар үзэгдэл буюу шин төгшүүр шин асуудал төргөө өрнөх хэрэгтэй. За энд юу болдог вэ гэсэн чинь шин төгшүүр яаж үүсдэг вэ гэж. Шин асуудал энэ бол өөрөө. Эмэгтэй маань аврах хөлөг онгоцондоо суугаад тайвшраад тэгээд нойрсох горимд орох гээд хувцас солиод нойр сулах капсула бэлдээ байж итэл мангасын эмэгтэйг яг араас дагаж орж ирээд ханд нь алдцаа харагдахгүй байдаг гэсэн үг байхгүй. Хэрвээ киног баллах юм бол та нарт энэ эмэгтэй ингээд энэчээ компьютерын цалаас сууж идэл хараагийн амтан маань энэчээ нуугдсан байжгаад хөдөлдөг байхгүй. Тэгэхээр энэ дотор бас тэгээд мэдээ шин төгшүүр шин асуудал яагаад юм бэ гэхээр тийм үү. Одоо бол энэ мангасаас зогтох бүр ямар ч арга байхгүй. Энэ хоёр ерөөсөө зүгээр жижигхэн өрөөнд дотор яг өөдөөдөөс хараад тулаас суудсан. Тийм асуудал үүсэж байгаа байхгүй. За тэгээд төгсгөлийн эргэлт хэсэг юу вэ гэсэн чинь үзэгчдийн өрчлөн тааруулж чадхааргүй саанд оронгүй эргэлт ба төгсгөл гэж. За яагаад энэ хэсэг нь эргэлт болж байгаа юм бэ гэхээр энэ эмэгтэйд одоо угаасаа гарах гарцгүй гараараа тулах ямар ч арга байхгүй зэвсэггүй байгаа. Тэгээд угаасаа алуулахаас сонголтгүй болсон байх нь эмэгтэй залжин арга эргэлж энэ амтныг хуурч хагаад
хөлгөөс гаргадаг, задлан сансар руу шиддэг хэсэг байдаг байхгүй юу? За энийг би энд хэлээд ирэхгүй та нар өөрсдөө кино үзээд олж мэдэх хэрэгтэй. За тэгээд санд орнгүй эргэлдээ төгсгөл гэж юм баггүй юу? За тэгээд 8 дугаар үзэгдэл буюу эцсийн үр дүн. Эцсийн үр дүн яасан бэ? Энэ нэмэгтэй амиа аварч чадсан. Тэгээд бүх асуудал шийдэгдсэн. За тэгээд дутуу зүйл үлдэх эсгүй бас дутуу зүйл үлдээгүй. За тэгээд шинэ нөхцөлөд тогтно гэдэг маань энэ нэмэгтэй ингээд үнэхээр амар зүйлээ аваад гарч чадсан, аимшигтай зүйлийг гихчүүлж үлдсэн. А тэгээд энэ эднийг гаргаж энэ эднийг яаж үгүй их аргыг өөрийнхоороо олж чадсанараа бол шинэ нөхцөлөд тогтож байгаа маа. Одоо энэ нэмэгтэйний туршлага үлдсэн. Тэгээ энэ нэмэгтэй дэлхий рүү хүрэх урт хугацааны нойрсолтын хэлбэрт орон капсулт руу унтаад тэгээд тусдаг. Тэгэхээр шинэ нөхцөлөд нь юу юм бэ гэхээр одоо станц واخгүй багийн гүшүүд бүгд өгсөн. Агтаа ганцаар үлдсэн. Ганцаар үлдэхдээ өмнөх хөлбраасаа илүү хүчирхэг нэмэгтэй болж чадсан гэдгээрээ шинэ нөхцөлөд тогтож ингээд зохиол дуусч байна. За тэгэхээр нэг жишээн дээр дурдаа ярихад бол ийм байх нэ. За түрүүхэн би маш богинохноор эмгэнэлт зохиол дээр Титаник хийг ярьсан. Тэмцэл зохиол дээр бол ийм байж байна. Тэгээ үнэхээр энэ 5 цагт 8 үзэгдэлт зохиолыг ингээд үнэхээр ямар ч Холливуудын кинон дээр ямар ч орчин үеийн кинонууд дээр тулгаад явахаар ерөөсөө бүгдэнд нь байдаг юм. Хайр дурлалын кино, аимшигын кино, тулаанд кино, бүхэл кинон дээр байгаа. Ерөөсөө баруун театрууд дээр гарч байгаа бүх кинон дээр. Тэгэд киноны ерөөсөө гол чиглэл нь юу гэдэг юм бэ гэхээр манай киноны гол дүр асуудалтай тулж асуудлыг шийддэг. Сөрөг дүр яадаг юм бэ гэхээр асуудлыг хөндрүүлж асуудал үүсгэж яддаг. Тэгээд гол дүрийн ашиг сонирхол сөрөг дүрийн ашиг сонирхолтой заавал зөрчилдөж явах хэрэгтэй гэсэн энэ дүрмээр л явагдаж байгаа. Тэгжээч энэ хоёр дүрүүдийн тэмцэл заавал огтлцох хэрэгтэй. Энэ хоёр дүрүүдийн үйл явдал хэн дийлэх нь үү, хэн ялагдах нь үү гэж сонирхолтойгоор өрнөж явах хэрэгтэй гэж. Тэгэхээр маш энгийн эмэл бүтцтэй зүйл байх нэ. Харах өнцгийн тухайд харах өнцгөр аливаа зүйлсийг яаж дүрслэх вэ? Хэдэн төрлөө гэдэг одоо үзье. За нэгдүгээр үндэслэн тогтоох кадр буюу англиар establishing shot гэж үйл явдлын өрнөл болж буй байршил цаг хугацаа нөхцөл зэргийг тогтоох кадр. Энэ ихэвчлэн нэг бүтэн игнэг эзэлдэг нүүрний хамгийн ихэнд байдаг те. За энэ зургийг харах юм бол энэ хүн хаттай цөлөрхөг тийм газар зогсож гин, ингэж гин, тийм үйл явдал болж гин. Одоо тухайн цаг мөч нь өдөр байна, тийм үү? Ингээд их тод нартай байна, гэрэлтэй байна гэх мэт ингээд хүссэн нэрээ тогтоож болно. За энэ бол аливаа нэгэн үйл явдлын газар солигдох хоёр тусдаа үйл явдлуудыг шилжүүлэхэд бол хамгийн их өргөн ашиглагдж байгаа кадр байдаг. За хоёрт нь бүтэн оруулсан кадр буюу full long shot гэж нэрлэдэг. Дүрээ бүтэн багтаасан танилцуулах маягтай кадр гэдэг. За энэ бол ерөнхийдөө босоо кадрч хийж болно, бүр их өргөн нэг бүтээгнийг эзэлсэн кадрч хийж болно. За дундын зайны кадр medium shot гэдэг. Энэ хөвчний ер нь гоёны дээгүүрсгөл бэлхүүснээс дээгүүр тасалж дүрээ харуулдаг кадрыг medium shot гэж нэрлэж байгаа. За дөрөвдүгээрт ойрын зай close up гэдэг. Энэ яадаг вэ гэхээр кадрт игэмний яснаас дэшээ толгойн ойроо хүртэл бүтэн багтаасан кадрыг close up гэж нэрлэж байгаа. За түүний дараа хит ойрын зай буюу тулгаж extreme close up гэсэн кадрын төрөл байх нэ. За шууны харах өнцөг буюу bird's eye view гэж. За энэ яадаг вэ гэхээр маш өндрөөс доошоо харсан маш их зүйлийг хамрааж багтааж харуулж чадсан тиймэрхүү кадрыг шууны нүднээс харах өнцөг буюу bird's eye view гэж нэрлэдэг. Үүнээс эсрэгээрээ газраас тэнгэр өөдөө маш жижигэн цэгээс харахыг өртний харах өнцөг буюу worm's eye view гэж нэрлэдэг. За тэгээд дээд өнцгөөс буюу high angle гэж тийм үү. Энэ яадаг юм бэ гэхээр камер ерөнхийдөө толгоноос арай өндөр байдалтай. Тэгтээ жоохон тонгойж авч харуулж дүрсэлснийг хэлнэ. За түүний дараа low angle буюу доод өнцөг. Энэ яадаг вэ гэхээр ерөнхийдөө бэлхүүснээс арай доогуур камера үлээлэг дээш нь үлээл гэж харуулж зураг авалт хийснийг доод өнцөг low angle гэж нэрлэдэг байна. За ингээд зөвлөгөөнүүд харъя. За жишээ нь нэгдүгээр зөвлөгөө юу вэ гэвэл одоо энэ хоёр хүн бай гэж бодъё тийм үү. За энэ хоёр хүнийг бол medium shot буюу дундын зайнаас авсан байдлаар дүрсэлсэн байна те. За энэ зурган дээр юу уйтгартай байна вэ гэвэл аль дүр нь ахалж байгаа, аль эсвэл үйл явдал өрнөл айгу муутай, ерөнхийдөө тун хавтгай уйтгартай дүрслэн. За энийг яаж өөрчилж болдго юм бэ гэхээр нэг хүний цаан тавиад нөгөө хүний наан нь оруулаад аль нэг нь тэргүүлэгч байдалтай болоод нөгөө хүний дагалдагч байдалтай. Тэгээд аль нэг нь өндөр нам. Ингээд байршлуулын өөрчлөлт ирэх юм бол хамаагүй сонирхолтой болж харагдана. За үүнийг мэдээж миний цаас зохиомжийн хичээл дээр бол маш тодорхойгоор харж болно. Кадр дотор болгон зохиомжийн шин саануудыг хийж туршиж үзэх хэрэгтэй. Хэрэг залхуурахгүй бол. За энэ хүн ингээс энийг авч чинь тийм үү. За би энийг юу гэж харж байгаа юм гэхээр
Энэ хүн Ингээс буугаа гаргаж байгаа гэж би зурж байгаа. Гэхдээ миний харсан камерын үнцэг жоохон сонирхолтой байна. Яаж юм хэр энэ хүн Ингээс төрөвч ээж гарах гэж байгаа юм шиг, хутгаж гарах гэж байгаа юм шиг юу ч гэж бодсон тийм үү. Гэтэл зохиол дээр Ингээс энэ хүн буугаа гаргаж байна гэж бичсэн байвал ингэж дүрслэх нь бол жоохон дутмаг, дөлмөг юм аа. Тэгэхээр үүнийг яаж засах ёстой вэ гэвэл үнэхээр тэр буугаа гаргаж байгаа гэдгийг харуулах ёстой үнэхээр зохиол дээр бичсэн бол. Тийм болохоор хажуунаас нь бууган цохиулгаад яг Ингээс гаргаж энийг тодтогч харуулж өгснээр эхний кадраас хамаагүй илүү сонирхолтой байдлаар дүрслэж харуулж чадж байна тийм үү. Камер яаж хэр зэрэг өндөр хэр ойр хол яаж байрлалаас хамаарат тухайн зүйлийн нөлөөг бол яаж өөрчилж болдог. За жишээ нь энэ хүнийг шанаада зөхиод унагч जैन тийм үү. Одоо дээдлийн буу гаргаж байгаа юм гэж би бодож байгаа. За тэгсэн чинь заавал зөхиож унагч байгаа нь харагдчихлаа ойлгогдчихлаа. Үнэхээр зохиол дээр энэ хүн шанааж унагч байна. Энэ хоёр хүн ингэж байгаа нь бүтэн харагдана гэж бичсэн бай гэж бодъё тийм үү. Тэрийг үнэхээр дагаад зурсан үнэхээр юм бай тэ. Гэхдээ энийг цааш нь бүр улам гоё яаж болох вэ гэл тийм үү. Энд чинь үйл явдалтай зураг, өрнөлттэй зураг, тэмцэлтэй зураг. Тийм учраас мэдээж хазайсан тим кадрыг ашиглах нь бол тохиромжтой болоод байна тийм. Тэгэхээр үнийг яаж бий өөрчилсөн бэ гэвэл доотлыг харах юм бол зөгчөө ууны талаас камера хазаалттай ингэж харуулж өгснөөрөө цохилт нь хүртэл тэр кадрыг дундуур нь ташуу бүр яг ингэж хуваагаад гар нь бүр яг нүүрэн дээр нь таарад тэгээ илүү нөлөөтэй ингэж харагдаж чадчихэв. Ерөнхийдөө зохиомжийн онолыг дагаад тэгэд юу дүрслэх гэж байгаа вэ? Яаж нөлөө үзүүлэх вэ гэдгийг бол ер нь болж игэл 1 2 3 удаа өөрчилж зурж туршиж үзчихэж илүү гоё кадрууд зохиолоо илүү нөлөөтэй болгож гаргаж харуулах боломжтой гэдгийг би дурдмаар байна. За тэгээд түрүүний харах өнцгүүдтэй нийлээд камерын хөдөлгөөнүүдийн төрлүүдийг заавал үзэх ёстой. За эхнийх dolly буюу камерыг урагш нь хойш нь түлхэж хөдөлгөх гэдэг. За хэрвээ энэ жишээ зургийг харах юм бол ногоон хайрцаг, улаан хайрцаг байна. За ногоон хайрцаг, улаан хайрцагийн ялгаа юу вэ гэвэл ногоон хайрцаг маань камерын анх байсан байрлал гэхгүй юу? За улаан хайрцаг нь очиж зогсох ёстой байрлал. За энэ юуг санагдуулж байна гэвэл бид нар машины замын гэрлэн төхөө мэднэ те. Ногоон гэрэл асуул явна, улаан гэрэл асуул зогсно гэж яг тэрнтэй адилхан. Ногооноос улаан руу гэж цээжлэх ёстой нэг. Dolly бол зүүн бол ерөөсөө биш ээ. Зүүн гэдэг чинь камерынхаа линзийг урагш нь хойш нь түлхэснээрээ одоо камерынхаа байрлалаас татаж алслах хөдөлгөөнийг хэлдэг. Dolly гэдэг нь болохоор камера бүр яг биеэр нь урагш нь хойш нь түлхэж олдуулахыг хэлж байгаамаа. За энэ яадгийн хэр аливаа нэгэн зүйлийн dramatic effect-ийг нэмж хасгатун хэрэгтэй. За түүний дараа track гэдэг. Энэ бол Dolly-тэй бол ижилхэн. Гэхдээ track нь яадаг юм бэ гэхээр камера хоёр тийш нь хөдөлгөх. Баруун зүүн тийшээ. За энэ ямар хэсэг дээр хамгийн их хэрэглэгддэг вэ гэвэл жишээ нь машин давхиж байхад дагаж явж болно. Хүн годомжинд алхаж байхад дагаж камера авч явах. Хөдөлгөөнд дагажл хийх үйлдэлтэй ер нь track гэдэг юм байна. Тэгэхээр ногооноос улаан руу буюу хөдөл гэсэн гэрлээс зогс гэсэн гэрэл хүртэл гэж ингэж харагдаж байна тийм. За түүний дараа pan гэдэг нь юу юм бэ гэхээр камера суурин дээрээс хоёр тийш нь харах. Жишээ нь бид нар зам гарах гэж байхдаа нэг байранда зогсож байгаад зүүн тал руугаа хараад баруун тал руугаа харж байгаадаа яг адилхан тийм үйлдэлийг камераар хийхийг pan гэж хэлж байна. За хэрвээ камера урагшаа хаашаа зүүн тийшээ баруун тийшээ хөдөлсөн бол мэдээж дээшээ хаашаа хөдөлж болно тийм үү. Тэгэхээр энэ pedestal гэдэг хөдөлгөөн байх нь тийм ээ. За жишээ нь энийг яаж авч болох юм бэ гэхээр за яах вэ тий. Зорилттой хүүднээс одоо сайхан хүүхний хөлнөөс нь толгоо хүртэл авах хэсэг ч юм. Тэрийг яадаг юм бэ гэхээр камера pedestal буюу босоо тэнхлэгээр дээшээ доошоо зөөж хөдлөхийг хэлсэн хөдөлгөөнийг хэлдэг байна. За хэрвээ tilt гэх юм бол panтэй ижилхэн гэхдээ суурин дээрээ гидэлгэж тоглох хөдөлгөөн. Энэ л ойлгомжтой бид нар суурин дээрээс газар руу хараад тэнгэр рүү харах. За тэгээ түүний дараа roll буюу камера эргэлдүүлэх хөдөлгөөн гэж. За энэ яадаг юм гэхээр толгоо эргэх одоо нөгөө дээр үед машин хавгалдаж байгааг хийгээд яг камера эргэлдүүлдэг гэсэн шүү дээ. Тэр хөдөлгөөнийг одоо roll буюу өнхрүүлэх гэж ингэж хэлдэг байсан байх нэ. Тэгэхээр ерөөдөө хамгийн түгээмэл хэрэглэж байгаа камерын хөдөлгөөнүүд бол энэ байна. За тэгээд энэ чинь кино зохиол бичих нь Hollywood хэлбэр гэдэг. За эхнээс нь уншицгаа бүгдээрээ. За зохиол эхэллээ. За тэгээ гадаа элсэн тасархай өдөр гэж те. Гадаа гэдэг үг яадаг юм бэ гэхээр хамгийн эхлээд зураг авалт гадаа өгдөж байгаа юм уу дотор авч байгаа юм уу гэдгийг заавал тодох хэрэгтэй. Тийм болохоор гадаа тэгээ хаана юм бэ ямар газар юм бэ гэхээр элсэн тасархай гэдэг. Яг би Монголд гэж зохиолч чаа. Тэгээ элсэн тасархай тэгээд өдрийн аль цагийн эзэн байж болно. Тэрэн дээр нь юу юм бэ гэхээр би шөнө өдрөө гэж асуусан бол би өдөр гэдэг. За тэгээ за кадраас өөрнөх нь гэдэг маань юу юм гэхээр аливаа нэгэн камер дотор байхгүй хүний хоолой сонсогдож хэлж байгаа байхгүй. За тэгээ хүн бүрийн оюутнаас хамгийн ихэм мартагчгүй дурсамжаар дүүрэн үеинд байдаг бол миний дурсамжинд оюутнаас хүн бүрийнхаас өөр байсан юм бэ. За энэ дээр аяа. За тэгээд гадаа
их сургууль үд дунд гэдэг. Дараагийн кадр. Төв хаалгаар оюутнууд олноороо орж гарч байгаа харагданаа. За тэгээд түүний дараа уусан шилжилт гэдэг байгааз цагт. За тэнгууд дотор гэж байгаа байхгүй. Миний түрүү жиглснээр гадаа дотор гэдэг. Дотор номын сан цонхон талын судал гэдэг. За магадгүй асуух. За энэ тэр Монголын бол муу эс биш, сой эс биш аль хамаагүй. Зүгээр номын сан бол номын сан. Ямар ч гэсэн их сургуулийн номын сан гэдэг ойлгомжтой. За тэгээ цонхон талын судал. Ер нь тэр хав заавал харагдана гэсэн үг байхгүй. За тэгээ оюутнууд чимээгүй хүн дор ном уншин ойр зураг шимнэлтэн сууцгаана гэж. За тэгээд манай эхний дүр орж ирж байна. Насалмаа улаан хацартай орон нутгаас ирсэн гэмээр даруухан ирнэ. Өнгөлөг охин орж ирэн сүрэнгийн дэргэд суулаа гэж байхгүй. За тэгээд нэр тавиад дорно. Сайн уу? Юу унш суугаа юм бэ? За тэгсэн чинь сүрэн болохоор одоо сүрэнгийн танилцуул орж ирсэн. Сүрэн махлаг үйтэй хүү Игзэн явуулангийн төвөр өгүүлэх ном гэдгийг харуулад хөдөлгөөн ууц. Сүрэн энэ хүн үнэхээр хайр дурлалыг агуу дүрсэлдэг байж шүү. Гэтэл Наслмаа чи зөө ном унш суугаа юм байна. Би ч бас тэгж боддог гэчлээ. Тэгтэл Наслмын гар утас чичрэв. Гар утсаа барин. Яад гар утас чичрэн гэхээр мэдээж ямар ч хүн номын санд орох гэж байгаа бол гар утсаа дуутай тавихгүй шүү дээ. Тийм биз. Тийм болохоор гар утас чичрэн гээд вибратор дээр байхгүй. За одоо гар утсаа барин ингээд 3 цаг тавиад коридорт гар үгээд за одоо уцаар ирэх нь Наслмаа. За сайн уу гэдэгтэл коридорт байгаа хэсэг үргэлж байгаа шүү дээ. Хоол уцснаас. Сайн. Найз нөхөд нөгөө ярьж байсан газараа ирчихлээ. Цас хайлаагүй байна шгүй гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгэхээр бид нэр хавар эсвэл намар гэж магадгүй гэж бодож байгаа болох тийм хүн хэсгийг. За тэгтэл доор элсэн тасархай үд дунд гээд. Гадаа гэдэг чи марчиж за тэгтэл ойлгомжтой. Шорон зам дээр нэг хүн жижиг тэрийг налж зогсож уцаарж байгаа нь харагдана. Нэг хүн гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр яг одоохондоо хин гэдгийг бид нар мэдэхгүй. Эрэгтэй эмэгтэй гэж шиг байгааз. Тэгэхээр хүн гэхээр хүний дүрс харагдах ёстой. Холоос авах юм уу зөвхөн мөрөн хөлн харагдах юм бид нар мэдэхгүй. За тэгээд Наслмаа дуу хоолой гэж аахгүй. Энэ сектор үлж байгаа. Хүү чи надад явна гээгүй л ганцаараа ийм хоол явж болохгүй шүү дээ чи гээд үргэлжлэнэгцэн байгаад за хэрвээ энэ зургийг харах юм бол цаас дууссан байна. За тэрний доор үргэлжлэлгээд наад руу явж байгаа өөр хүнд ядаж хэлсэн юм байгаа үстэй чи гээ. За тэгтэл холбоо монтаж гэхээр уцаар ярих нь гээд. За холбоо монтаж гэхээр юу юм гэхээр одоо элсэн тасархаа номын цагийн коридор хоёр ингээд хоорондоо солигдож ээлж гарах хэрэгтэй байхгүй хүн. Би болгоомжтой шүү дээ. Тэгээд ч би 3 цаг. За энэ бол жишээ. За тэгэхээр одоо яг энэ бол Холливуудын стандарт хэлбэр гэж би хэлсэн байгаа. За тэгэхээр энэ зохиол дээр нэг зүйлийг дурдах юм бэ гэхээр хүн асуух бах тийм үү. За тэгвэл энэ зохиол дээр яагаад илүү нарийн деталууд тайлбарлахгүй байгаа юм бэ? Яагаад энэ ч нөгөө камерын байрлал нь хаа байна? Камерын хөдөлгөөн нь хаана байна? Чи одоо хаагуур таслах юм бэ? Яг хин хэний кадртаа багтааж бичих юм бэ? Одоо хин хэнийг яагаад ингээг байгаа юм бэ? Яагаад одоо өмссөн хувцас зүүсэн идэл болгоны нарийн бичиг байгаа юм бэ гэж тэ. За тэрийг хэн бичдэг юм бэ гэхээр кино зохиолч биш, тэрийг найруулагчийн зохиол гэж зүйл шийддэг байхгүй юу? Тэгэхээр найруулагчийн зохиол яаж шийдэх юм бэ гэхээр за аль хэсгийг хэд таслах уу? Аль үйлдэлийг хэдэн кадрт харуулах уу? Эсвэл бүхэл бүтэн 7-8 харилцан яриаг нэг кадр руу багтаах уу гэх мэтийг найруулагч шийддэг учраас эхний кино зохиолыг бичиж байгаа үед хизээч тэр камерын тухай ярих хэрэг ер нь байхгүй байхгүй юу? Хэрэг бүр үнэхээр оруулъя гэж кино зохиолт нь бичиж байгаа бодож байгаа бол бүр зөвхөн яг оруулъя гэсэн л тэр хэсэг дээр л дурдна гэхээс хэсэг болгон дээр одоо камер тийм байх хэвээр тэр тэгх хэвээр тэгж ойртон тэгж түлхэн камер гэдیں۔ Камер бараа зүүн тгшээ иргэн. Урдуур машин авъя. Ингээ бишээд авахлаар нөгөө кино зохиолч маань нэгдүгээр зохиолоо хитрхээ нуршуу болохоос гадна найруулагч юм уу эсвэл продюсер уншихаар л уйдахт болчихдог. Тийм болохоор кино зохиолыг анхлан бичиж байгаа бол иймэрхүү хэлээр бичих хэвээр. За тэгэхээр одоо тайлбаруудаа үзэх хэрэгтэй гэдэг. За объект буюу scene харин гэдэг нэг мөрөөр тухайн үйл явдал өрнөж буй байршил болон цаг үе гэж. За төрүүлсэн гадаа хэлсэн сургууль өдөр гадаа их сургуулиуд донд гэж. За түүний дараа закатраас хүүрнэх буюу англиар voice over. Кадрт байхгүй хүний хүүрнэл гэж. Хэн нэгэн хүн аливаа нэгэн зүйлийг наанаас нь хүүрнэх гэж байгаа бол закатраас хүүрнэх гэж бичих хэрэгтэй байх нэ. Англиар voice over гэж байгаа. За 3 дугаарт үйл өрнөл буюу англиар action гэж. Тухайн үзэгдэл доторх үйл явдлыг дүрслэх нь гэж тэ. Тэгэхээр байршлаа цаг үеэ тавьчаад доор нь тэр байршил цаг үе дотор өрнөж байгаа үйл явдлыг ингэж бичихнэ. За 4 дугаарт шилжилт гээд одоо Монголд бол mixture шиднэ гэж ярьдаг. За энэ юу гэхээр transition буюу шилжилтөөр хувирлал гэж. Кино монтажлах арга шил гэж. За энэ дотор арчих шилжилт, тодорж бүдгэх шилжилт, харлуу шилжээ, цайрах зэрэг одоо өчнөө олон шилжилтүүд байгаа. Энийг бол бүгдийн энэ удаа заахаар бол үнэхээр байхгүй. Яг тэгвэл бичлэгээр харуулах хэрэгтэй учраас энэ тухай илүү их мэдмээр байгаа бол film transitions гээд YouTube дээрээс үзэх юм бол зөндөө шилжилтүүд заасан бичлэгүүд болтноо. За 5 дугаар дүр анх удаа зохиол дурддагдах нь гэдэг. Товч тодорхойлт болон нэрийг заавал дан том үсгээр бичнэ. За тэгээ энэ ч Наслмаа улаан хацартай орон нутгаас ирсэн гэмээр даруухан ирнэ өнгөлөг охин орж ирэн сүрэнгийн нэрийг сурлаа. За энэ ч би мэдээж action
буюу үйл өрнөлтөнд холио бичсэн байна. Гэхдээ Наслма гэдэг нэр өнтэй жишээ нь. За энэ нэр бол заавал томор багс. Яа тэгэхээр аливаа нэгэн чухал байршил болон нэрийг тогтоосон хүнд томор гэчихгүй бол дараа нь зохиол уншиж байгаа хүнд олоход аягүй хэцүү болчихдог байхгүй юу? Бас тэмдэглэгээ гэх. Тийм учраас нэр болон байршил цаг үеүүдийг бол заавал томор хийчих хэрэгтэй байгаа. За тэгээ энд бол маш товч тодорхойлогдсон байна. Энэ дотор одоо гэдэг улаан цамцтай, цэнхэр жинстэй, бор гуталтай, цүнхтэй, гартаа тийм цагтаа ингэдэй ингэж бичих хэрэг байхгүй гэж угаасаа хэлсэн байгаа. Энийг яах юм гэхээр дараа нь сүүлд найруулагч болон кино дизайнерууд энийг шийддэг байхгүй юу? Гэхдээ ерөнхийдөө хинбэ гэдгийг зохиол уншиж байгаа хүнд нь хамгийн товч өгөө тодорхой тайлбарлал иймэрхүү байх хэрэгтэй гэж. За түүний дараа дүрийн нэр буюу character ойлгомжтой томор бичих хэрэгтэй. Гэхдээ заавал голдоо авах хэрэгтэй байгаа. Мөн ойлгомжтой хүн уншиж байгаа хүнд олоход амархан тэмдэглэгдэхэд амархан ачууд нь. Тэгээд доод мөрнөөс хэл хүү хөвчнэ. За энэ дээр та нэг зүйлийг анзаарч байгаа тийм үү? Өгнүүдийн хооронд хол зайтай байгаа зү. Энэ яадаг юм бэ гэхээр одоо дундуур нь хэрвээ таалагдахгүй зүйл байгаа бол одоо ингэж дарддаг ч юм уу. Энэ хэсэг нь юм байна. Энэ үгийг ингэж өөрчил. Тэрийг ингэж ийм болго. Энэ хэсэг дээр ингэж ингэчмээр байна. Би энийг урдуур нь оруулмаар байна. Энэ үгийг ийш нь зөмөр байна ч гэдэг юм уу. Хаавал ийм зай үлдээхийн тулд эн чинь маш их юм цагаан зайнаар оруулж юм бичиж байгаа байхгүй юу? За түүний дараа харилцан яриа буюу диалог, дүрийн хэлэх үгс. Яг нэрнийхээ доор голлоод хэлэх үгүүд бичиж явах хэрэгтэй байгаа. За түүний дараагаар subheader буюу одоо баг тодорхойлт гэж ойлгож болно л доо. Тэгээ объектын бүтэн дэлгэрэнгүй тайлбар хэрэгцээгүй гэж үзсэн үед хэрэглэнэ гэдэг. Яг гэвэл эн чинь гар утсаа барин коридорт гарав гэдэг эн чинь шилжих гэх зэрээр ойлгож болохоор байгаа. Би заавал дотор коридор үд дунд гэж болно. Хэрвээ тэгчих юм бол эн чинь одоо энэ гадаа их сургууль үд дунд гэдгээс энэний үргэлжлэл биш болоо явчих учраас одоо шилжих баг орон зайнуудыг subheader буюу баг шилжилтийн гарчгуудаар дүрсэлждэг байх нэ. За 10-р parenthetical буюу хашилтанд гэж аливаа дүрийн үйлдэлийн тодтгол гэдэг аливаа хин нэгэн үнийг гаргаж байгаа арын шингийн тодтгол ууртайгаар гэж хэлж болно тий. Гэхдээ би хэлж байгаа штэ. Ууртайгаар нүд нь улгассан амнаас нөхөөс сахраа гэх мэтээр байж болохгүй. Зүгээр л маш товчоор аль бол товч байх тусмaalсан. Түүний доор дэлгэрүүлэлт буюу extension гэж тухайн дүр үг хэлж байх кадрт байгаа үгийг тодтоглосон тайлбар. За мэдээж хэлсэн тасархаа үд дунд байгаа юм чинь наслмаа энэ кадрт байхгүй. Тэгэхээр энэ дотор наслмааг оруулаад бичих юм бол наслмаа тэнд байгаа мүү гэж хүмүүс ойлгож байна. Тэгэхээр энэ яг хэвээр гэхээр зөвхөн дуу хоолой байдлаар оршиж байна гэдгээр нь наслмаа дуу хоолой гэдэг хатшлтанд тэр дэлгэрүүлэлт байдлаар хийсэн байгаа гэдгийг санах хэрэгтэй. За тэгээд түүний дараа more and continue гэж үг байгаа. Энэ юу юм бэ гэхээр хэрэг цаасан дотор багтгаа болсон үед үгийг таслан доод нүрэнд холбох нэг тийм үргэлжлэн гэж хичээд доор нь үргэлжлэл гэдэг ингээ үргэлжлэж байгаа энэ өөрөлдөл наслаг хэлж байгаа үг дараагийн нүрэнд үргэлжлэж байна гэсэн үг баггүй юу. За тэгээд 14 үг буюу холбоо монтаж intercuts гэж үг байна. За энэ хоёр өөр байршил болж байгаа үйл өрнөлийн донд ээлжийн шилжих нэг одоо эндээс хэлж байгаа баггүй жишээ нь эндээс ерөөс энэ хоёрын үний харилцан яриа эзэнийхээ байршлын дагуу шилжиж явчихна гэсэн үгийг intercut гэж хэлж болох нэ. За номер 2 буюу нүүрний дугаар page number баруун дэд болонд байх хэрэгтэй гэдэг. Тийм тэгэхээр ерөнхийдөө ягаад заавал хооронд нэг хол зайтай бичдэг, ягаад үгний байршилтай голлуулдаг зэрэг нь юм учтай байх нэ. Мэдээж энэ бол нэгдүгээр үгөө олж харахад амархан, эзтэй олж харахад амархан, тодтголуудыг олж харахад амархнаас гадна сүлд нь нэмж хасах, засвар хийх, урагш нь хошин зөө гэж тэмдэглэхэд бол тун хэлбэр. Тэгэхгүй шигүү биччихлээр айгүй хэцүү болчихдог байхгүй яа. Тэгэхээр тэр хэсгээр нь энийг нэмээ хасаа гэд хэлэх гэхээр ингээд болдгоо. Эсвэл дагуур нэг цаасан дээр тэрийг тэмдэглэхээр илүү их ажил болно. Хэрвээ ийм их зайтай бичиж явах юм бол тэрийг дараа нь хүн нэмээд хасаад урагш нь гэдэг. Яг энэ дээр нь тэмдэглээ буцаага зохиолчтой хүүд бол маш амархан болдог. Даваа талтай бичих хэлбэр гэж би үзэж байгаа. За одоо storyboard хийх аргачлал гэдэг. За түрүүн кино зохиолыг бол яаж хийхийг бол үзсэн. За тэрнээр би хэлжсэн шүү дээ. Камер тэгж түлхэх нь ингэж хөдлөн тийм ийм нарийн ширийн юмыг бол ерөөсөө кино зохиол шийддэг юм аа. Кино зохиолч бол зөвхөн өрнөл харилцан яриа үйл хөдлөл ерөнхий сэтгэл хөдлөлийн дүрслэлүүд харуулах гэж байгаа ойлгуулах гэж байгаа зүйлсээ бичнэ. Юу гарах вэ? Камерыг хөдлөх вэ? Хин ямар дүрслэлтэй гарах уу? Хин камерын наанах уу? Хин камерын цаанах уу? Тэг ямар юуг нарийн гарах харуулах вэ гэдгийг бол storyboard зурдаг зураач одоо киноны зураглаач гэж болж болно те. Тэгээ кино найруулагчийг шийддэг байхгүй юу? За тэгэхээр storyboard-ыг хийдэг ерөнхий цаасны бүтэц гэж юм байдаг. За тэр яадаг юм бэ гэхээр одоо энэ дээр харах юм бол одоо нийтдээ 5 баганд хуваацсан байна л да. За эхний багныг харах юм бол мэдээж урталтай кадрын тоо гэж. За түүний дараа picture буюу дүрслэл юу гарах юм? Кадр төр юу байх хэвээр ерөнхийдөө. За тэгээд action буюу үйлдэл. За түүний дараа script буюу
зохиол гэдэг. За тэгээд түүний дараа time буюу хугацаа гэдэг. За энэ дээрээс ингээд ажиглаа харуул. За хоёр хүн энэ Аз маягийн сүм рүү алхаж байгаа. За би бол ерөнхийдөө сүүдэр дүрсээр нь жишээ болгож зурцсан байна. За тэгээд хоёрдугаар кадрыг харах юм бол ногооноос улаан буюу камерын хөдөлгөөнийг би ингээд дүрсэж болдог гэж харуулсан тийм. За тэгээд 3 4 гэдэг. За энэ чинь хэрвээ акшн үйлдэлгээд ингээд харахвал сүмийн зүг гол дөрөв чиглэл алхах нэг. За уучлаарай би бичиг алгаач. Энэ чинь гол дөрөв гэж байх хэвээр. За тэгээд хэсэг алмаар зогсноо гэд. Энэ яаж байгаа юм гэхээр наашаа камер руу хараад ингээд ёо ямар мундаг гоё сүм биш гэх юм. Тэрийг харуулна те. За тэгээд цаашлаа явна гэж. За скрипт буюу зохиол дээр ихэвчлэн ер нь тэгэл ялваа нэг нэмэлт тодорхойлолтууд тэгээд харилцан яриа зэргүүд юм багтаадаг. За тэгээд энэ чинь 3.5 секунд 4 секунд тэгээд доошо 3 секунд 3.5 секунд гэсэн. За мэдээж харилцан яриаг юм чинь багтааж байгаагаар нь ерөөд нь голлуулж хүчлэх зүгээр тийм юм байна. За тайлбарууд харцгаая. За энэ чинь кадрын дистугаар. За энэ бол ойлгомжтой. За түүний дараа picture буюу кадрт багтах дүрслэл гээд. За түүний дараа үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар, эффектүүдийн тайлбар мөн дүрдэгдэж болно. Компьютер эффектүүд орсон бол энэ дээр бас хэлж болох нэ. Скрипт буюу зохиол гэдэг баган дээр энэ ихэвчлэн харилцан яриа бичигдэнэ гэж. За түүний дараа time буюу цаг хугацаа. Тухайн кадрын үргэлжлэх хугацаа гэж энийг хэлж байна. За тэгээд энэ урт холбосон зүйл гэвэл камер хөдөлгөөний тайлбар хэрэгтэй үед ашиглагддаг нэ. За энэ яг юм бэ багтах цай зурах цай байхгүй тэр 2 3 баг нь эсвэл аливаа нэгэн том талбай ашигласан бол түүнийг энэ хүртэл үргэлжилж байгаа шүү гэдгийг тодтохын тулд дугаарынхан доор ингэж ус зураас татдаг байх нэ. За одоо storyboard-ийн цаас ашиглалтын жишээнүүдийг ярив. За нэгдүгürt. За энэ чинь ингээ харах юм бол яасан бэ гэхээр за яг одоо хүн арт шиг нэг дүр ингээд хатан дээрээс ингээ үсрээд буугаад ирж байгааг харуулсан байна тийм үү. За энийг бол ганцхан цаасан дээр харуулах айгүй хэцүү. Тасал зурах хэцүү айгүй ойлгомжгүй болно. Тэгэхээр ялангуяа анимашн хийж байгаа хүмүүс юм уу тайз засаж байгаа камер яаж бэлтгэв гэдгийг харуулах гэж байгаа бол энэ аргыг хэрэглэх нэ. За тэгээ яасан бэ нэ гэхээр тун ойлгомжтой. Энэ хэсэг дээр 98 дугаар кадр бол энэ цаасны хэсгийг эзэлж байна гэж. За энэ ч 4 секунд гээд хадны орой дээрээс доош өсрөн буунаа. За энэ гол дөрөж олон дайсан байж болно ингэ гэдэг юм бичээгүй. За энд яасан юм бэ гэхээр камер энд ирдник зогсоод энчээр зогсоод хамгийн сүүлд нь энчээр зогсноо гэж. Айгүй ойлгомжтой байгааз 1 2 3 4. Өөрөөр энэ дүр маань ингэж буугаад ингэж байгаа юм шиг. За тэгээ энэ дотор ард нь ингээ харах юм бол энэ чи хөдөлгөөнийг бас сумаар тэмдэглэж болно. Уус storyboard гэдэг бол урлагийн бүтээл биш. Энэ бол зүгээр л аливаа нэгэн зүйлийн процесс механизмыг зааж харуулсан бүдүүвч ноорог зураг учраас энэ дээр бол нэг хүчиргүй ер нь бас нэг ах тэр нэрээ ажиллах хэрэг байхгүй ерөө шаардлага байхгүй гэж үзсэн. Тийм болохоор энэ дээр бас сум орж иж болно. Аливаа нэгэн дүрийн хөдөлгөөн ийшээ чиглэж байгаа шүү. Дэшээ явж байгаа шүү. Доош харж байгаа шүү гэдгийг харуулах бас нэг амархаар үед тэгэхээр сум. Гэхдээ нөгөө талаар сум бас нэг дими миуд тэгэхээр хэтрийг олон сум ороод ирэхлээр зохиомж нэгдүгээр алдагдахаас гадна жоох тийм залхуу болоод ирдэг байхгүй. Тэгэхээр хэрвээ их сайн зураач бол яг тэр хөдөлгөөнийг яг тийшээ чиглэж байгаагаар нь зурхал хэрэгтэй. Хэрвээ тэгж үнэхээр сайн чадсан бол тэр зураачийн зургийг ямар ч хүн хараад энэ хүн ийшээ хөдөлж байгаа юм байна гэж харж чадхаар байна гэдгийг би бол онцлж хэлэх хэрэгтэй. Хоёрдугаар жишээ буюу олон үйлдэлтэй үзэгдлийг яаж харуулах вэ? За энэ дээр харах юм бол 2 4 хоорондоо зодлно гэсэн тийм үү? За 4 секунд гэж. За тэгтэл энэ чи яасан бэ нэ гэвэл за бүр ингэж шиглэн тэгээд цохин нэг магадгүй зодоотой кино эсвэл үнэхээр зохиолт одоо бүр заавал гарах ёстой онцгой үйлдэлүүдийг storyboard дээр нарийн гаргамаар байгаа бол ийм аргыг хэрэгжүүлж болох нэ. Мэдээж энэ хэсгийн талбайг эзэлсэн гэсэн тэмдэглэгээ. За тэгээ түүний дараа 1-р хөдөлгөөн, 2-р хөдөлгөөн, 3-р хөдөлгөөн гэж. Бас нөгөөтэйгүр энэ бол storyboard зурж байгаа зураач бас шийдэхгүй байж болох асуудал. Энийг зодоон буюу бүжиг дэглээч найруулагчээр шийдэж бас болох асуудал. Хэрвээ энийг storyboard зурж байгаа хүн шийдэж байгаа бол ингэж болно. Одоо үргэлжилсэн хөдөлгөөний цувралыг гаргахтаа ингэж харуулж болно гэж би хэлж шүү дээ. За 3-р жишээ буюу цаасан зэрэг талбайг бүр томоор хэрэглэх гэж. За тэгтэл хэрвээ энэ цаг хугацааны багныг харах юм бол энэ дотор зөвхөн тоо бич болно тийм. Тэгэхээр энэ дотор үйл явдал зохиолыг оруулах гэхээр хэрвээ зай байхгүй гэж үзсэн тохиолдолд энэ зөндөө бичээд дүүрсэн бол энд илүү дахиад нэг мөр нэмж авчагаад тэгээ энэний доор ингээд нэмж өгч болно. За энэ ч мэдээж их том тайзын сасалттай бол мэдээж ногооноос улаан буюу ингэж болж байна. За энэ дээр мөн нийтлэн бас камерын хэмжээ бас багассан байна тийм ээ. Мэдээж камер дээшээ хөдлөхдөө өөрөөр хэлбэл storyboard-ын цаасаар багсан юм шиг харагдаж байгаа бол яг үүндээ бол энэ бол камер зум хийж байгаа гэсэн үг байхгүй. Гэх мэтээр ингэж уншиж болж байна. За тэгээ мэдээж 99 буюу цаашлаа явна гэх ингэж харуулж болж байна. За тэгээ дөрөвдүгээрт урт дүрслэл бол мөн ижилхэн 349 зүгээр кадрыг харах юм бол камер ногооноос улаан лу буюу энэ 6 дүр яаж цасан шуурган дондор явж байгааг ингэж харуулж болох нэ. Тэгээд дөрөвдүгürt нэг сөрөн байн явна. Одоо жоохон үлдлээ үнэхээр хүйтэн байн 4 секунд. За тэгээд 350 дээр камер руу ойртоо ирнэ гэд. Гэх мэтэр ингэж дүрсэлдэг байх нэ.
Тэгэхээр storyboard-ны цаас бол ердөө ноорог цаас гэж ойлгож байна. Гэхдээ мэдээж энэ дээр кадрын тоо дүрслэл үйлдэл зохиол хугацаа гэж ингэж ангилж өгснөөрөө найруулагчид амархан, продюсерүүд үзэх амархан, дөрүүд уншихад бас амархан. Ер нь хин ч одоо кино продакшнд оролцож байгаа ямар ч хүн аваад үзээд энэ дэмий юм шүү, энийг сайжруулах, тэрийг хасыг шилхэд амархан болох үүднээс ингэж байгаа байхгүй. Тэрнээс зүгээр зураад хажууд нь шууд бичиг үсэг нь ойлгохдохгүй тий. Шууд холиод энэ гэвчихээр хүн унших хэцүү болоод ирэхээр л тухайн ажил хандлага нь залхуу болж ир. Тийм учраас хайлуулах тодорхой үүднээс ингэж ангилж өгсөн хамгийн зөв үйлдэл байдаг. Хамгийн том асуулт юу байдаг вэ гэхээр за яаж үйл хөдлөлүүдээ секундээр хуваах вэ? Яаж хуваах вэ? Зөвхөн дураараа 3 секунд, 4 секунд, 2 секунд, 1 секунд, 5 секунд, 6 секунд гэдэг ингээд хуваагаад өгчих үү гэж асуув. Энэ асуулт бол бүр storyboard биш эхлэх цагаас л гардаг. За тэгэхээр энэ дээр нэг хэрэгэлдэг нэг арга байдаг. Хэрвээ кадр дотор их хөдөлгөөнтэй бол бага секунд урт болж санагдана. Хэрвээ хөдөлгөөн байхгүй тогтмол байдалтай бол богино секунд урт болж уйтгартай санагддаг. Камер хөдлөл хичнээн урт зураг авалт байсан ч гэсэн уйтгартай санагдах нь бага. Кадрын хуваалтуудын ритмийг санах хэрэгтэй. Түргэн үйл явдлууд бага секундээр, айжуухан үйлдэлүүд урт секундэд хуваагдана. Storyboard-а дараа нь монтаж хийдэг програм дээр оруулж хэлхийж үзээд эргүүл засах шаардлага бол заавал гарна. Хэрвээ тэр програм байгаа бол Premiere, After Effects дээр жишээ нь кадруудаа сканерж оруулаад зүсээд хугацаануудыг яг энэ хүүснэгдэн дээрх тоогоор хувааж оруулж шалгаж болно. Түүний дараа хамгийн том хийж болох зүйл юу юм бэ гэхээр дуртай киноны хуваалтуудаа цаг харж байгаад хэмжээд тэндээс суралцах хамгийн сайн хэлбэр арга байна гэж. Тэг кинонуудаа харж байхдаа киноны үргэлжлэж байгаа хугацааг хараад энэ сцен хэрэг уралж чинь, энэ сцен хэрэг уралж чинь гэж харах хэрэгтэй. Ингэх юм бол илүү урдан сайн сур. За тэгээд ингэдгийн кадрын сцены үргэлжлэх хугацааг яаж хуваадгийг гэхээр яг хөгжим шиг давтамжтай ритмтэй явдаг байхгүй. За жишээ. За би тоо хэлнэ. Миний хэлэх тоонууд бол секундүүд яваалдууд шүү. 2 2 2 2 2 2. За хэрвээ кадрын үргэлжлэх хугацааг уртасгаж багасгах бол яг уу шууд 2 5 2 2 1 7 8 1 3 4. За энэ дээр яг уу болоод үзэх юм бол асар огцом өсвөрлөлтөд орж байгаа. 2 5 1 6 7 2 8 гэдэг юм. Тэгэхээр яг ийм кино үзэж байгаа бол айгүй сайн санагдан заяа. Огцом тайраал, нэг удаашраал, огцом тайраал, нэг удаашраал ингээл. Тэгэхээр энэ киноны монтаж бол маш муу болж байгаа байхгүй. За тэгэхээр энийг яаж зөв хийх ёстой юм бэ гэхээр хэрвээ 2-оос 5 хүртэл гэж тооцох юм бол ингэж явдаг юм. 2 2 3 4 5 5 5 5. Анзаарсан уу? 2 2 3 4 5 5 5 гэд. Тэгэхээр 2-оос 5 хүртэл яах юм гэхээр дунд нь заавал 3-аас 4 секундны өсөлтийн хуваалтууд заавал орох хэрэгтэй байхгүй юу? За тэгвэл буцаагаад болохгүй. Буцаагаад 2-оос 5 руу ороод 5-аас 2 мөн ойлгомжтой. 2 2 гэд 3 4 5 5 5 4 3 2 2 гэж. За ингэж хуваасна яадаг юм бэ гэхээр уусалтууд нь үзэгчдэд анзаарахдаггүй. Огцон өсвөрлөлтүүд орж ирэхгүй учраас үзэгчдийг одоо 5 дахь алдагдуулсан мэдрэмж төрүүлэхгүйгээс гадна хөгжмийн зохиолчид энэ ялангуяа бүр хэрэгтэй болдог байхгүй. За тийм мэдээж тулаантай кинонд бол явах те хөдөлгөөнүүд нь дандаа 1 секунд ойролцоогоор явж байгаа шүү дээ. Тэгээд тулаан дуусны дараа яадаг юм бэ гэхээр 1 2 3 3 3 3 3 ч гэх юм. За эсвэл бүр тогтон удаан хөдөлгөөнд камертай байх юм бол мэдээж 5 5 6 6 7 7 7 6 6 5 5 5 гэх мэтээр хуваагддаг байх нэ. Тэгэхээр юг харуулж байгаа ямар үйлдэл гарч байгаа зэрэгсээ хамаарат түргэн хуваалтуу удаан хуваалтуу гэдгийг шийдсэний үндсэн дээр storyboard-н дээр секундынхаа тоог тавих нэ. Тэгэхээр би дахин хэлэхэд дуртай Холливуудын киног үзэж байхдаа кадрын хуваалтуудыг амандаа тоолоод тэгээ яг доотлын буланд минут секунд яаж үргэлжилж байгаагаар хэрвээ дагаад хараад уншаад явах юм бол яг үнэхээр тэр аргыг та нар олж харж чадах бол. Тэгэхээр цуврал зурагаас үргэлжлээд хөдөлгөөнт зураг, хөдөлгөөнт зурагаас цаашаа ингээд кино зохиол зэргийг өнөөдөр үзэх юм бол ийм байна.